бүгдэнд нь өглөөний мэнд. Тэгээд жижигхэн зохион байгуулалт эзгээч гэдэг үү? Яа, за заалан чиг гэдэг нь 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18. За тэгэхээр ямар ч хэлсэн бүгдээрээ бие бинийгээ таних байх тийм үү? Тайгүй юу? Танихгүй бол бүр сайн байна. Танихгүй бол бүр сайн байна. Тэр таньдаг хүмүүс гараад ирлээ дээ. Сургалтаа эхэлж ил бай. Гэтэ би сургалт гэхээсээ илүүтэйгээр гой бүгдээр өнөөдөр эхний агаст тоглоом тоглоё гэж бодоод байна. Болж байна уу? Юу гэж бодож байна? Өөрөөр хэлбэл бүгдээрээ байгууллага байгуулад хамтдаа тэгэл тэрнийхээ зорилтуудаа тодорхойлоод стратегиудаа бичиж хамтдаа юмаа яриад тэгэл дараад нь шууд асгал болгоол ингээд үргэлжлүүлээд явчих. Тэгэхээр магадгүй ингээд энэ дотроос нэг бүгдээрээ одоо хийсвэрх юм уу, магадгүй бодиттой амьдрал дээр дараад нь нөхрөл болоо явах юм уу те? Нэг тийм хуулийн фирмүүдийг байгуулад явъя гэж бодож байна хичээл. Тийм болохоор хүн болгон 1-ээс 8 биш юу лээ? 1-ээс 3 хүртэл тоолчих дөхөө. 3. 1 2 3 1. Нэгүүд нь тийшээ, хоёрууд нь ийшээ, гурууд нь ийш сууч. За тэгэхээр хамгийн ихний даалгавар бүгдээрээ дотроо танилццгаач. Ямарваа нэгэн байгууллагч нөгөө үүсгэн байгуулагч нар гэж бие биенээ таних хэрэгтэй шүү дээ, тийм. Хамгийн онцгой юм чинь нөгөө үүсгэн байгуулагчдын хордын даргаал тавьчихгүй, тийм. За тэгэхээр дараагийн даалгавар таад нөхрөлийнхаа жишээ маань одоо байгууллага байгуулах шүү дээ. Нэрээ сонгочих. За тэгээд цааш бүгдээр үл. Яг өнөөдөр л ашиглах нэр шүү дээ. Дараад. Нөгөө байгаа байхгүй гэдэг айгууд сүлдээ яваад өгч. За ямар ч зүйл эхний даалгаврын амжилттай биелүүлсэнд нь баяр хүргэе. Бүгдээр ямар ч 3 хуулийн фирм байгуулчихлаа тийм. Тэгэхээр юу вэ гэхээр бид нар нөхрөл байгууллаа. За бүгдээр компани гинөө нөхрөл гинөө одоо юу гэдэг одоо тэр фирм гинөө юу гэдэг чинь хоршоож гэсэн хамаагүй. Гэтэ энэ бол ерөөсөл нэг баг дээрээс нэг байгууллага. Тэр байгууллага болгон өөр ингэсэн мэдээ стратегтэй байх хэвээр, бодлоготой байх хэвээр, зорилготой байх хэвээр, тэмүүлэлтэй байх хэвээр. Тэгээд тийшээгээ зорж ажиллах хэвээр. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр юуны талаар ярих юм бэ гэхээр STDS буюу стратеги төлөвлөлт хэрэгжүүлэлтийн систем гэдэг нэг зүгээр энгийн байгууллагын төвшөнд стратеги хэрхэн боловсруулах уу, хэрхэн хэрэгжүүлэх үү гэдэг тэр зүйлтэй танилцсан юм байна. Тэгээ STDS ялангуяа стратеги гэхэлэр нэг айгаад байх зүйл байна. Энэ нэг тийм пуужингийн шинжлэх ухаан биш. Энэ стратеги гэхэлэр заавалч шинжлэх ухааны академийн ч юм эсвэл улсын их хурлын гишүүд гэсэн нөхдүүд гаргадаг зүйл биш те. Энгийн жоохон хөвгтөж гэсэн стратеги сонгоод явж идэг. Тэгэхээр бүгдээрээ тэрний тухай ярилцсан. Яагаад гэвэл стратеги гэдэг бол ерөөсөө хамгийн энгийнээр л бүгдээрээ сонгох. Ойлгочиход энэ бол зүгээр л сонголт. Зорж байгаа зорилгодоо хүрэх арга замаа сонгож байгаа юм гэсэн үг. Бид нар заавалжгүй тийм юу гэдэг шинжлэх ухааны ямар нэгэн цол хэрэгмтэй байх албагүй. Тэ? Тэгэхээр тиймэрхүү зүйлийн талаар яаж хэрхэн энгийн байлгах юм? Тэрийг хэрхэн хамтдаа ингэж хийж явах юм. Тэгэхгүй бол манайд хэмэд одоо скол бас өөр газар байгаа л баг. Ерөнхийдөө ажиллагдаад байдаг зүйл нь юу вэ гэхээр өдөрлөг нэг орой сууж байгаа ч юм уу ингээд биччихдэг. Тэгээ за ер нь манай стратеги иймэрхүү юм байна гэд заримдаа бол нөгөө ажлынхандаа ирээд танилцал. Нөгөө иймэрхүү юм ингэж хийсэн, ингэж бодож байгаа, ингэж ажиллана шүү бүгдээр. Нөгөө хаалгацшаал баяр үргэлж. Нэг бол нөгөө өдөө ч хэлэхгүй ингээд таг дараад үлдээчдэг. Стратеги бодлого зорилтууд чи яагаад бол нийл байх хэрэгтэй юм бэ гэхэл хамтдаа хийх хэрэгтэй юм бэ гэхэл чи бүгдээрээ одоо нэг юу гэдэг сал ч юм уу завин дээр суудсан бол бүгдээрээ зэрэг нэг хүчтэй нэг темптэй сэлүүрдчиж завчин чигээрээ урагшаа хөдлөх байхгүй. Тэгвэл хүн болгон өөрийнхөө дураараа хүссэн зөв рүүгээ ингээ сэлүүрдэд авах юм бол зав яах вэ? Хөдлөхгүй эсвэл орол хийр гэдэг. Тэгэхээр байгууллага ч гэсэн өөрөө их тийм синхронны бүгдээрээ нэгэн зэрэг нэгэн зорилгын төлөө ингээд ажиллаж явах хэрэгтэй тийм. Тэгэхээр тэрийгээ бүгдээрээ энэний хүрээнд тодорхойлоод явна гэсэн. За тэгээд энэний хүрээнд яг энэ практикээр ашиглах тэр OJSM гэдэг загварыг бүгдээрээ суралцсан. Энэ юу гэхээр энийхээ хүрээнд бүгдээрээ одоо өнөөдөр үүсгэн байгуулсан нөхрөлүүд дээр стратегиудаа, зорилтуудаа тодорхойлоод
явна гэсэн үг. Сургалтын үеэр асуух, лавдах зүйл гарвал шууд асуугаарай. Шууд тухайн үед нь хариулаад явахыг хичээнэ гэдэг нь юу вэ? Магадгүй би 100% зөв хариултыг өгөхгүй байж магадгүй, сэтгэлдээ нийцэхгүй байж магадгүй. Гэхдээ still одоо юу гэдэг бид нар одоо хариултыг өгөхийг бодно. Дараад нь би бол нөгөө ярьж исэн юм буцаад үргэлжлүүлээд яваад өгч. Тэн дээр санаа зовох зүйлгүй. Яагаад вэ гэхээр ямар нэгэн зүйлийг асуундаа гэж бодож итэл дараагийн мэдээлүүд орж иж яхад өрөө нөгөө хойш нь тавьсан байсан асуулт мартагдчихдаг. Тэгэхээр нэг тодруулах гэжсэн ч тийм үү ингээд нэг энэний талаар нэг лавлаад асууж идэ гэж бодож исэн зүйлээ алдчих нь ш моментоо тий. Тэгэхээр санаа зовох зүйлгүйгээр гараа өргөд шууд асуугаад яваа. За. За тэгэхээр бүгдээрээ энэ STDS гэдэг сургалтын хэсгээс эхэлцгээе гэж. За тэгэхээр бид нар энийг нэлээд олон бизнесийн байгууллагууд дээр хэрэгжилж эхэлж байгаа манайд. За сүүлийн 10 хэдэн жил ажиллаад явсан компаниуд ч бий. Энийг хэрэгжүүлэх нь яагаад их чухал юм бэ гэхээр байгууллагад өөрийн гэсэн зорилготой хүрэх арга замтай байгаад тэрийг араас нь хян чаддаг байх нь их чухал. Зүгээр нэг зорилго тодорхойлцоод дараад нь тэрийг ингээд болоод байгаа мó үгүй ч байгааг мэдэхгүй яваад байх нь өөрөө зүгээр нэг цаасан дээр юм бичээд орхисонтой адилхан байна. Тийм бодлоор нэг management by objectives гэж байдаг. Өөрөөр хэлбэл зорилго тулгуурласан менежмент гэж нэг зүйл байна. Энэ юу вэ гэхээр ямарваа нэгэн баг байгууллага эхлээд зорилгоо тодорхойлдог. Одоо юу гэдэг уулаар бол уулын ямар ууланд гарахын гэдгээс хамаарат ориглоо тодорхойл. Би тэр оргил дээр гарна гэдэг ч юм уу. Зорилго байх хэрэгтэй. Зорилгоо тодорхойлцоод тэгээд тэрэндээ хүрэхийн тулд ажилладаг. Тэгэхгүй бол яадаг вэ гэхээр ихэнхдээ бас заримдаа гардаг алдаанууд юу вэ гэхээр эхлээд за бүгд ямар ч юм хийжий. Өдөрт минь хаймаа хийгээл яваад байдаг. Тэгсэн дахиад шинэ ажиллагаа энэ аваа хийж. Яваад байдаг нэг мэдсэн харсан янз янзын юм хийгээд байдаг. Одоо магадгүй юу гэдэг жилийн эцсэнд дууссан гот. За бид нар чи энэ жил юу хийлээ гэдээ харах гэсэн чинь янз янзын ажил хийсэн. Гэтэ би нөгөө ажлаа зөв хийсэн юм уу, хүсчихсэн газараа хүрсэн юм уу гэдэг мэддэг. Ягаад гэвэл нөгөө хэмжиж чадахгүй тодорхойлсон юм баг. Тэнгүүдээ тэр хийсэн бүгдийг бадчихсан. За энэ жил бид нар иймэрхүү зүйл хийнэ гэж бодож байсан. Ерөнхийдөө бүгдийг нийтлээ. Их сайхан жил боллоо ч гэдэг юм. Тодорхойлцдог. Уул нь бол ямарваа нэгэн зүйлийг хийхэд зорилгоо хамгийн түрүүнд нь тодорхойлох хэрэгтэй тийм. Одоо жишээл доор ажил бид нэг Google Map гээл, Google Earth гээл нэг програмууд байдаг шүү дээ. Ганцын зургийн. Тэгэхээр очих газраа ингээд тодорхойлоод хэр их удаа явах уу, автобусаар явбал хэр удах уу, халахуул хэр удах уу, машинаар онгоцоор хэр удах уу гэж яахын тулд тооцоолохын тулд эхлээд хаана очих чагаа цэгээд оддог шүү дээ. Бизнес ч гэсэн бизнес гэдэг бүгдээр яриа авчихлаа. Бизнес гэдэг угаасаа л нөхрөл гэдэг чинь адилхан нэг типийн бизнес. Бизнес гэдэг чинь өөрөө нэг заавалж мөнгө олохтой биш. Чинь үйл ажиллагаа явуулж байгаа зүйлсийг бизнес гэдэг байна шүү дээ. Тэгэхээр бизнесийн байгууллага болгон өөрийн гэсэн зорилготой байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар энийг management by objective гэж нэрлэдэг байна. Хамтын зорилт тодорхойлно, үйл ажиллагааныхаа чиглэл тэрийг сонгоно, шийдвэр гаргалтанд бүгдээрээ хамтдаа оролцоно. Энэ нэг хамтын гэж үг байгаа. Хамтын гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхээр тухайн байгууллагын гишүүн бүр тухайн зорилгоо ойлгоцсон, тухайн зорилгоо мэдсэн, тухайн зорилгоо магадгүй тодорхойлолцсон, хамгийн гол нь ухамсарлцсан. Тэгээд тэрнийхээ төлөө бүгдээрээ нэг чиг хартсан байна. Тэгхийн бол тухайн байгууллага зорилготой хүрэхэд дөхөн байдаг. За өнөөгийн байгууллагууд дээр гараад байдаг алдаанууд нь юу вэ гэхээр зорилтуудаа нуугаад байдаг ажилтнуудаас. Чи өөрийнхөө мэдх юм аа л яах гэдэг юм чи. Бити олон юмроо одоо юу гэдэг сарааж ороод байж гэдэг юм уу те. Эсвэл нөгөөдгөөс тэр нэг юм нэг амар том нууц ингээд том юм шиг. Coca-Cola-гийн ингээд нууц том юм шиг ингээд тавд арчдаг. Тэнгүүтээ явж байхад нөгөө би ажиллаа хэр хийж байгаа гэхэл чи зүгээр ажиллаа хий. Чиний хэр явж байгаа ямар хамаатай гэдэг ч юм уу. Тэнгүү тохиол гарах гээд байдаг. Уул нь бол бүгд мэдчих хэвээр. Окей тэгээ бүгдээрийг одоо юу гэдэг бид 100 үнэтэй байлаа гэвэл 100гуулаа ингээд сууж байгаа нөгөө тодорхойлох нь бас хэцүү хүнд яагаад олон хүнээс чинь янз бүр. Тэгвэл магадгүй тодорхой хэмжээнд тодорхой бүлэг удирдлагууд нь ч гэдэг юм уу тэрийг тодорхойлох чадах хүмүүс нь цуглаж байгаа. Зорилгоо тодорхойлчихно. Дараа нь тэрийг нийтэд нь
хүмүүстэй яг хав танилцуулах. Тэгжиж бид нар цааш. За жишээл өнөөдрийн зүгээр яг бодтой жишээн дээр одоо ингээд хуулийн фирм за юу гэдэг нөхөрлөлүүд дээр ямар хүмүүс ажилладаг вэ? Дандаа хуульчтай байгаа юм. Туслахууд гэдэг янз хүмүүс байна. За ингээд бодолд за хуульчт нь өөрсдөө байна, партнерууд те. Туслахууд байна. Туслахууд нь заавалжгүй хуулийн мэргэжилтэй байх албагүй байх те. Янз хүмүүс байж байна. Албагүйч байгаа те. За өөр ямар хүмүүс байна? Санхүүгийн хүмүүс байна уу? Тэд нар хууль мэдгүй те. Өөрөөр хэлбэл мэдгүй гэдэг нь бидний энэ одоо ингээд мэргэжлийн төвшөнд гэдэг үгнээсээ те мэдгүй. За өөр ямар хүмүүс байна? Үйлчлэгээний ажилтан байна. Магадгүй цэвэрлэгч байна. Жолооч байна. Тэгсэн чи одоо нарийн бичигч байна. Одоо юу гэдэг нь те? Ингээд иймэрхүү хүмүүс байлаа гэхэд энэ хүн болгонд хэлэх хэрэгтэй. Бид нар зорилготой өөрхийн тулд их тав тухтай гоё орчин бүрдүүлж өгнө гингүүд бид нар энэ жил энэний төлөө зориод ажиллаад байна. Эндээ хүрэх гэсэн юм а гэж яах нь цэвэрлэгч хүртэл өөрийнхөө цэвэрлэгч үйлчлэгч хүртэл өөрийнхөө хувь нэмэртэй байхгүй. Ядчил өглөө ингээд ажилдаа орж ирэл ширээн дээрээс суухад ширээн цэвэрхэн өөрөө нь их сайхан цэвэрхэн багт ажиллаа явуулахад ч гэсэн урамтай дөхөмтэй те. А тэрийг нь бид нар зорилго маань ийм юм а гэдэг нөгөө үйлчлэгчтэй нөгөө тайлбарлаад өгсөн. Нөгөө хүн чинь миний хувь нэмэр чи энэ шүү гэд ажиллаа сайн хийж эхэлдэг байна. Тэгэхээр байгууллага дээр заавалжгүй удирдлага нь айгу мундаг байхлаар байгууллага урагшаа явдаг та биш. Хамт олон бүгдээрээ дундын нэг зорилготой байдаг та. Урагшилдаг. Тэрийг ухамсарлаад бүгдээрээ өөрийнхөө хувийнхаа ажил дээр хичээж чармаан ажилладаг. Тэгжиж амжилтнаад. За зорилго дурлуулсан удирдлагын чухал хэсэг нь хэмжүүр. Ямар нэгэн ажил хийх гэж бол заавалжгүй төлөвлөж байгаа бол заавалжгүй ард нь хэмжүүр тавина. Энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр миний энэ ажил яг бүтсэн юм уу үгүй юм уу гэдгийг би л ардаас нь хянах гэж байгаа. Бид нар бол ингэж баг. За ингээд ажиллаад бол аягүй сайхан гоё ажлууд тавьчихна. Одоо жишээ юу гэдэг. За ингээд ус зөх байшин барих гэдэг чинь ингээд аягүй гоё юм тавьчихна. Жилийн эцэст харснаа ус зөөсөн. Байшин барьсан. Гэхдээ ингээд энэ яг бидний хүсчихсэн зүйл муу юм болов биш юм уу гэдэгт хаад эргэлзээд байшин барих юм бол хідэн давхар барих юм. Модон юм уу? Бетонон юм, зуурмаг юм уу те? Эсвэл одоо юу гэдэг сэндвич юм уу гэдэг юм уу? Ус зөөхөөсөн бол 10 литр юм уу? 20 литр юм уу? 40 литр юм уу? 10 тонн юм уу? Бүх үйл ажиллагаа хэмжигдэж явах хэрэгтэй. Тэгжиж бид нар энэ ажил болж ийн гэдгийг бид нар олж хардаг байхгүй. Тэгэхгүйгээр ус зөөнө гэдэг ажлаад төлөвлөсөн жилийн эцэстээс нь ус зөөсөн шүү дээ. Хаанаас зөөсөн чи гэсэн. Би энэ нөгөө галтгуунаас ажлынхаа ширээр ингээд стакант ус зөөсөн шүү дээ. Хэмжүүр байхгүй юм чи ажил хийсэн байгаас ямар ч ус зөөсөн л. Тэгэхээр тийм төрөлд гарах магадлал бас байгаад байна. За тэгээ тогтсон стандартууд тэгээд энэ ажилтны гүйцэтгэл тэднийг харьцуулж явах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр эхний ээлжинд бидний байгууллагад зорилго маань айгуу чухал гэсэн. За тэгэхээр байгууллагын зорилгоодыг ингээ харах юм бол юу байна вэ гэж. Нэгт эрхэм зорилго. Яг янз янзаар ярьж. Бид нар одоо илүүтэй MVM гэдэг загварлаа. Мишн өөр эрхэм зорилго, алсын хараа. Тэгээд цаатлын ажлууд. Зарим байгууллагууд эсвэл зарим газрууд яаж явдаг гэхээр алсын хараа эрхэм зорилго явуулдаг. Яг Монгол орчуулгаараа. Mission, vision, mission явуулдаг. Онцгой ялгаа байхгүй зүгээр л тэр хүмүүс нөгөөхөө үгийнхээ хэрэглээгээл алийг авах вэ гэдгээр л сонголт хийчих. Бусдаар бол яг ижил. Тэгэхээр эрхэм зорилго гэж юу юм бэ гэж. Эрхэм зорилго гэдэг маань тухайн байгууллагын юуны тулд оршин тогтнож байгаа юм бэ? Юу руу тэр байгууллага тэмүүлээд байгаа юм бэ гэдгийг тодорхойлсон тэр зорилгыг хэлж байна. Тэмүүлээд. Хамгийн алдартай танил нь бол магадгүй та хэд сонсч байсан. Одоо нэг их энгийнээр тодорхойлогдсон чинь. MCS Group-ийн эрхэм зорилго. Дэлхийн хөгжлийг Монголд. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс өдөр тутмын ажил дээр юу хийдэг вэ гэхээр юунд зорж ажиллах вэ гэхээр олон улсын стандарт нийцсэн бүхий л үйл ажиллагааны стандарт процессуудыг оруулж ирэх, нэвтрүүлэх. Бүхий л олон улсын стандартууд хамгийн орчин үеийн гэдэг юм уу техник технологиг нэвтрүүлэх
хамгийн шилдэг бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг үзүүлэх гэдэг ч юм. Яг нөгөө эрхэм зорилгынхаа хүрээнд үйл ажиллагаа яваад байгаа байхгүй. Тэгвэл Max Group саяхан бас бид нэр эрхэм зорилгоос олсон. Юу болсон бэ гэхээр бид нар өмнө зүгээр урай байсан үгээ. Үгүй эн чинь бидний гол зорилго юм шүү гэдээ аваад илүү сайхан Монголын тал. Өөрөөр бид нар бидний хийж байгаа бүхий л үйл ажиллагаа ямар нэгэн зүйлсүүд маань дандаа нөгөө Монголынхаа өнөөгийн амьдрал одоо юу гэдэг нөхцөл байдлыг сайжруулахын төлөө ажиллана гэж. Яг ийм эрхэм зорилгоо тодорхойлчихлаар нөгөө байгууллагад байгаа хүмүүс нь ч гэсэн их юу болчихж байгаа байхгүй. Ойлгомжтой. Ямар ч гэсэн би нэг иймэрхүү зүйлийн төлөө ажиллах юм байна гэдгийг мэдчихэж. Дараад нь хэдийн төлөв буюу алсын хараа vision гэдэг. Энэ бол мишн шүү заяа. Энэ бол тухайн компанид байгууллагад багт юу хийх чинь хаашаа явах чаа гэдэг чиглэлийг гаргаж өгдөг. Алсын хараа нь болохоор яадаг вэ гэхээр бид нар энэ чиглэлдээ зөв явж гин үгүй юу гэдгийг тодорхой урт хугацаанд хэмжих тэр хэмжүүрүүдийг биднэрт өгч. Тэгэхээр бид нар юу гэдэг алсын хараагаа юугаар харддаг вэ гэхээр жишээлбэл одоо бид нар энэ уулын оргил бүр амар өндөр байдаг байлаа гэж бодъё л да. Хүрэхэд их хэцүү. Гэхдээ тодорхой хэмжээнд бид нар энэ чиглэл рүү явж байгаа юм чинь 10 жилийн дараахад бид энэ цэг дээр нэрсэн байна гэдэг ч юм уу. Нэг юм зорилтуудыг алсын хараа гэж. Тэгэхээр том эрхэм зорилгыг хэсэгчилж хуваагаад тодорхой хэмжээнд бид нэр зөв явж гин үгүй гэдгийг харахын тулд хугацаа тавиад тэрэндээ зорилтууд тавьж эхэлдэг байна гэсэн. Жишээл юу гэдэг 10 жилийн дараахад бид нар бизнесээ тэд дахин өсөгцсөн. Магадгүй одоо хуулийнхандаа хүрээнд бол бүгд ингэж ярих юм. 5 жилийн дараа манай харилцагчдын тоо одоо байнгын харилцагчдын тоо тэд хуулийн одоо юу гэдэг ямар нэг эрүү гэх юм уу иргэний ч гэдэм үү захиргааны хэргийнхээ өмгөөллөөр бид нар номер 1 сонголт болцсон байдаг. Өөрөөр ямар нэгэн асуудал гарлахад хамгийн түрүүнд биднэрт ханддаг болцсон байж гэдэг юм уу. Тиймэрхүү зорилтуудад тавьчихдаг. Тэгээ дандаа ард нь хэмжүүртэй. Хэмжих зүйлтэй. Тэгэхгүй бол зүгээр нэг гоё юм тодорхойлт гоё ураа бичээд ерөөсөө нэмэр байхгүй тийм. Тэрийг бид нэр алсын хараа гэж. Гэтэ бүгд энэ бүгдийн дандаа задлж байна. Дараад нь үнэт зүйлс гэж нэг зүйл байна. Байгууллага дээр эрхмэлдэг хамгийн чухалчилж байгаа зүйлсийг бид нэрлэж. Өөрөөр хэлбэл за одоо энэ бол жишээл юу гэдэг юм манай байгууллагын үндсэн хууль гэдэг юм. Ерөнхийдөө хідэн том зүйл юу гэдэг юм зүйлийн талаар томьёолцсон байна. За бид нар хүнээ дээдлэнэ гэвэл бидний бүхий л бодлого харилцагч байна уу эсвэл өөрийнхөө ажилтнууд байна уу тэдний төлөө гарч явах хэрэгтэй. Бүхий л шийдвэр тэдний төлөө байх хэрэгтэй, хүний төлөө байх хэрэгтэй гэдэг чинь. За одоо юу гэдэг нийгмийн хариуцлага гэж байгаа бид нар хизээж хууль зөрчихгүй. Яагаад гэвэл хууль мөрднө гэдэг нь бас нэг хариуцлага гэдэг чинь. За хүмүүс туслана ч гэдэг юм. Тэр эрхэм зорилго нь үнэт зүйлдээ багтаасан зүйлсийнхаа хүрээнд бид нар үйл ажиллагаа нөгөө чиглэлүүд ерөнхийдөө ингэ юм жанжин шугам гарчиж чинь гэсэн үг байхгүй. Гарч болдог. Тэгэхээр янз янзын байгууллагууд янз янзын үнэт зүйлсийг тодорхойлдог. Тэгэхээр та бүхэн төшөө зөв яг илүү сонирхолтой болгоод тийм өнөө орой боломж нь гарвал гэртээ очиод видео сан байдаг баха. Яг энэ үнэт зүйлсийн талаар хамгийн их жишээтэй, хамгийн их яг тэрийг амьдрал дээрээ мөрдөж байгаа талаар кино болох Apollo 13 гэж нэг кино байдаг. Өмнө үдчихсэн баг гэхдээ тэрийг хамтаа бүр үнэт зүйлс гэдэг талаас нь бодоод үзээд үзвэл киног айгүй шал өөр өрнөлттэй ингээд үздэг. Тэрийг үзээд тэгэхээр хамгийн их одоо ингээд юм байна. Юу гардаг вэ гэхээр одоо нөгөө хин бэ штэ манай. Том Хэнкс. Том Хэнкс тоглолдог тэр нөгөө сарлуу нисчихсэн баг замдаа пуужинд нь гимтэл гараад сарлуу хурцтай болчих. Тэнгүүд нь доор байгаа багийнх нь шууд зорилгоо өөрчлөнгөд одоо хүнээ аврах ажиллагаа болж эхэлж. Яаж буцаад дэлхий рүү аврах. Тэнгүүд тэн дээр айгүй олон үнэт зүйлсийн ингээд жишээнүүд айгүй гоё багтаад орсон байна. Тэгэхээр тэрийг яг ингээд үнэт зүйл талаас нь эдгээр юу зориод хийгээд байна гэдэг талаас нь үзээд үзвэл айгүй их бас гоё илүү энэ толгоонд бууж ирэх байх. Тэгэхээр үнэт зүйлстэй байх хэвээр. Баримтлах зарчмуудтай байх хэвээр. Байгууллага бас. Баримтлах зарчим гэдэг нь үнэт зүйлсийн хүрээнд яг өдөр тутмын үйл ажиллагаанд бид нар юу яаж хийх вэ гэдэг тийм зүйл. Тэр зүйлсийг ярьж. Одоо үнэт зүйлсээ одоо жишээл хүн гэж тавьчихсан бол
одоо энийг задлах нь шүү дээ. Одоо юу гэдэг нэг хуулиар одоо юу гэдэг. Бүлэг тэгээ зүйлүүд байгаа хэ. Тэгээ доор нь заалтууд гэдэг лөө. Тэр хэсэг. Одоо жишээл шудраг ёс гэдгийг бид нар энэ дээр үнэт зүйлсэн дээр томьёолцсон байвал зарчим дээр магадгүй бид нар хууль дүрмийг чандлан мөрднөө тий. Бид нар ямарваа нэгэн хуулийн одоо юу гэдэг гажууд юм хийхгүй байж гэдэг юм ингээд тэр нөгөө юунууд нь болчих өөрийг баримтлаг өдөртний үйл ажиллагаан дээр бүр алхам мөрдөө мөрдөх зарчмууд нь заалтууд болчих. Энийг бид нар баримтлах зарчмууд гэдэг. За энэ ингээд нэг тодорхой нэг баримтчтай болцлоор байгууллагынхаа стратеги төлөлтийг AGSM гэдэг нь бол зүгээр стратеги төлөлтийн нэг загвар. Айгүй олон загварууд байна. Balance scorecard байна. Энэ AGSM байна. За ингээд нэрлээд байвал маш олон. Тэгэхээр бид нар ерөнхийдөө өнөөдөр нөгөө нөхрөл байгуул тоглож байгаа шүү дээ бүгдээ. Тэгэхээр эднийг ингээд бүгдийг тодорхойлж гаргана гэсэн. За тэгэхээр эрхэм зорилго. Эрхэм зорилго гэж юу вэ? Түрүүн бүгдээр ярилцсан. Эрхэм зорилго гэж юу гэсэн бэлээ? Тэмүүлж үү? Бидний тэмүүлэл, ерөөсөл тэмүүлэл. Бидний юуны төлөө энд одоо байгаа юм? Одоо нөгөө оршин тогтномжгүй шалтгаан ч гэдэг юм нэ. Тэгэхээр эрхэм зорилгоо зөв тодорхойлсон байгууллага багууд зөв хүмүүсээ өөртөө татаж чаддаг. Яагаад гэвэл байгууллага буюу тэр багт орж байгаа хүн хоёр хизээ ингээд нэг цогц бие шиг болдог вэ гэхээр одоо engagement гэж болдог вэ гэхээр энэ байгууллагын эсвэл энэ багийн зорилтууд нь миний зорилтууд энэ багийн үнэт зүйлс нь миний үнэт зүйлсээ нь зөрчилдөхгүй нийцчихвэл нэг цулалдаг. Тэгэхгүй бол энэ хоёр зөрчилдөд гэхээр би энэ багийн гишүүн угаасаа байж чаддгүй. Тэгээд энэ хүн гардаг ч юм уу эсвэл анханасаа нэгдэж чадахгүй. Тэгэхээр бид нар эрхэм зорилгоо бас зөв тодорхойлох юм бол хүмүүсийг нөгөө татах бас нэг соронз маань болж гэлж. За энэ дээр бол жишээл энгийн хүмүүс ойлгомжтой байлгахаар бид нэг уулзалтын талаар яг хуу сайхан харамслаа юм болсон ч зүгээр яг энэ биднэрт бүгд сэдв ойлгоход амархан байж болох сэдвүүднээс энэгээр жишээ авцсан. Тэгэхээр одоо саяны уулчин тий манерийн хувьд эрхэм зорилго нь юу байж болох вэ? Тэрийг тодорхойлох харахаас өмнө бүгд ингэ жишээнүүд арай тий. Жишээл эдгээр ч энэ бол жишээл одоо Unigas гэдэг компани гэдэг шүү дээ. Тэдний эрхэм зүйл байна. Немсэс группийн байна. Хас банкны байна. Энэ гэхдээ 3 жилийн өмнө солигдсон. Шинжил хийгдээд энэ Coca-Cola-гийн байна. Заавалчгүй нэг өгүүлбэр байхгүй ингээд тодорхой ингээд пунктүүдээр ээж л тэ гэдэг ч. Тэгэхээр бид нар ч гэсэн бас өөрсдөө зохиохдоо айгуу сайн бодож байгаа их гоё гарч ирсэн. Жишээл нөгөө уулчны эрхэм зорилго байж бол мишн. Би дэлхийн шилдэг нь байна. Гэхдээ нөгөө эрхэм зорилгыг бол хэмчид хэцүү байхгүй нэ. Хөрөхөд хэцүү. Нэг өдөр би бүх оргил дээр гарсан чинь бас нэг хүн бүх оргилд нь 2 удаа гарах гарсан. Надаас шилдэг болчихлоо ч гэдэг. Эсвэл магадгүй тэнд нэг шинэ уул оргил гараад ирдэг ч гэдэг. Тийм болохоор нөхөр бол одоо өөрийнхөө хувьд бол ямарчлаас би шилдэг нь байна. Гэхдээ яг ямар утгаараа шилдэг нь байх юм бэ гэдэг нь тодорхойлох хэрэгтэй байна. Тэгэхээр бол энэ эрхэм зорилго. Би шилдэг нь байна. Шилдэг нь байхын төлөө тэмүүлнэ. Тэ? Эрхэм зорилго. Харин ямар тохиолдолд шилдэг нь байх юм бэ гэдэг дараа гэдээ бид нар томьёолоод гаргаад авчихна гэсэн. За тэгэхээр эхний даалгавар. Манай нөхрөлүүдийн эрхэм зорилго 5 минут. Бүгдээрээ ярилцъя. Цэцүүх, тэ? Цэцүүх. Гэхдээ зүгээр ярилцъя хамгийн гол энэ чухал шүү дээ. Хамгийн чухал зүйл чинь шүү дээ зорилго чинь. Тэгээ жишээл өмгөөлөгч юу яа тэ? Одоо нэг юу гэдэг хүн амны эргэтэн байдаг бол нөхрийг өмгөөлнө. Хүн амны эргэтэн гэдгийг мэдсээр ээж л гэхдээ өмгөөлөл нэг талаасаа тийм юм тэ. Яаж харах юм бэ тийм үү? Шудрагаас ямар үднээс харахаас болох юм бэ те? Сэцүүх гэдэг нэртэй юм байна. Тэгээд танай байгууллагын эрхэм зорилго. Манай байгууллагын эрхэм зорилго олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн хэрэг. За олон улсын. Окей. Танай баг. Танай нөхрөл. За манай нөхрөлийн нэр ирээдүй. Ирээдүй. За.
За тэгээд манай зөвлөд одоо эргцүүн жишгийг Монгол хөвшүүлэх. Эргцүүн жишгийг хөвшүүлэх те. За бол нэг юм уу те. One partner. Гэхдээ нэг тэгчээд олон тон дээр яаж үйлдэлдэг. One partners за. За. Аз тэргүүлэх Монголын хуулийн фирм байна гэж. Болно бол энэ магадгүй ингэ бас нөгөө талаас зарим байгууллагууд дээр ямар өөрчлөлтүүд гардаг вэ гэхээр тодорхой хугацааны дараа эсвэл өргөжөөч гэдэг юм уу тодорхой үйл ажиллагаан дээр жоохон өөрчлөлт ороод ирдэг эрхэм зөвлөлөө сольж болдог. Жишээлбэл дөрвөн яриад байдаг MSS Group гэж бол анх 93 онд байгуулагдаж ирсэн. 13 жилийн дараа 2006 онд бүхэлд нь бөөндө цуглаж хагаад ер нь дахиж юугаа барьж үзье. Бодож үзье байгуулгаа гэдэг. 6 онд яг одоо бүх зүйлээ сольжсэн. Лого, эрхэм зорилго, алсын хараагаа тодорхойлол, үнэт зүйлс эдгээр бүгдийг дахин томьёолсон. Яг тэрэн шиг бид нар магадгүй ингээд Азийн шилдэг болчих юм бол магадгүй те. Хүрцэн юм чи одоо бид нар яах ингээд одоо бодлох юм угаа суултаа биш. Магадгүй дараад нь дэлхийн ч гэдэм үү дахин шинээр томьёолж гарч ирэл те. Бид нар нөгөө танигдсан болчихвол яах вэ? Дараагийнх нь дэвшүүлээ гараад. Тэгэхээр ер нь бас нэг маш хэцүү биш боловч гэхдээ бас хялбархан хүрэхгүй тиймэрхүү зорилго байвал их зүгээр. Ямар ч нүдэнд харагдаад байх нөгөө говьд явж байгаа юм шүү дээ. Ингээ шүүн явж хат нөг тэгэд гэрэл гараад байна. Сумын төвийнх нь гэрэл гараад яваалаа хөрдгөө. Тэгээ үүрээр нэг очдөг те. Тэрэн шиг л тэмүүлж яг харагдаад байгаа боловч яг ингээ шууд ингээд яваад очиж ирэхлээр бас тодорхой хэмжээний хугацаа ч юм уу effort говь нэмэр хүчин чармаал шаардлагдсан зүйл байл их зүгээр. За тэгэхээр бид нэр 3 хуулийн фирмээр явч тэ фирм энэ үүсгэгчлээ ирээдүй цэцүүх one partners. За бүгдэнд нь баяр хүргэе. Ямар ч эхнийхээ даалгаврыг хийцэн. За тэгвэл бүгдээрээ одоо яах ёстой вэ гэхээр зорилтоо тодорхойлно. Энд дээр нөгөө юм алсын хараа, эрхэм зорилго гэдэг алсын хараа гэдэг. Тэгэхээр энийг юм хоёр зүйлс байна. Энэ хоёр дээр ялгаатай байна. Тэр эрхэм зорилго буюу mission гэдэг байгаа зүйл нь нөгөөт нь vision одоо бидний саяны одоо ярих гэдэг алсын хараа. Эрхэм зорилго бол хийх гэж байгаа зүйлээ, тэмүүлж байгаа зүйлээ үгээр тайлбарладаг. Харин алсын хараа тэрэндээ хүрэх арга замдаа хүрсэн юм уу гэдгийг тодорхой хугацаагаар тоогоор илэрхийлдэг. Тэгээ яагаад тоогоор гэж юм бэ гэхээр хэмжигдэхүүц байх хэрэгтэй болоо л гэж юм. Тэгэхээр энэ дээр нь бүгд хэмжигдэхүүц зарим нэг тоогоор хэмжигддэггүй зүйлүүд бий л дээ. Энийг гэхдээ бид нар эрхэм зорилго шууд баахан нөгөө тоогоогээд байгууллагынхаа нууц тоонуудыг шууд ил гаргаад тавиад байна гэсэн үг. Тэрийг бид нэглээд зорилтоо томьёолно шүү дээ. Бид нар одоо үгтэй Монголын шилдэг хуулийн фирм нь болцсон байна 10 жилийн дараа тийм. Тэрийг шилдэг болсон гэдгийг яаж яах юм бэ гэвэл ард нь тайлбар дээрээ юу гэдэг манай жилийн орлого тэд нийт хэргийн тэдэн хувь нь манайхаар дамждаг. Их нарийн өөрсдөө ингэ хэмжихүүц ойлгоход хэмжихүүц их нарийн байх хэрэгтэй. Тэгээд авчих юм бол мишн үгээр тайлбарлаж бид нар юу төрөх гэж байгаа? Энэ болохоор тоогоор нөгөөдг нь илэрхийлж байна. Энгийнээр бол ингэ ойлгочих бол. Гэхдээ тоогоор илэрхийлж байна гэдэг маань түрүү чинь нөгөө 5 литр ус цөөх гэдэг юм уу 5 тонн ус цөөх гэдэг юм уу яг ойлгомжтой болгож өгтөө. За тэгээд нэгэнд хитийн зорилт юм чинь нөгөө зорилго алсын хараа гэдэг маань өөрөө зорилт алсын хитийн зорилт гэж бас хэлж бол зорилго зорилт хоёрын ялгаа нь бас яг дахиад байна. Үгэн дээр зорилго бол дандаа тайлбарладаг, зорилт хэмждэг зүйлтэй байдаг. Хэмжигдэхүй зүйлтэй. Тэгэхээр зорилтуудаа бид нар смарт аргаар тодорхойлвол маш их хялбар болно биднэрт ажиллахад. Смарт гэдэг нь юу гэж юм бэ гэхээр S гэдэг нь specific буюу тодорхой гэдэг тийм. Хүн болгон уншаад ойлгох хүч. Хэмжигдэхүйц. Өөрөөр specific гэдэг нь юу хизээ хаана хэрхэн хэмжигдэхүйц. Яг хэдийг. Заримдаа гэдэг хүмүүс ингэдэг. За борлуулалтаа 30% өсгөнө гэдэг. Яг энэ тохиолдолд 30% гэдэг нь. Гэхдээ энэ бас яг борлуулалтаа 30% өсгөнө гэдэг нь яг өөрөө тийм их ухаалаг зорилт биш л дээ. Баг бүгднийг энийг оруулах хэрэгтэй. Гэхдээ хэмжигдэхүйц бас тоо орж ирж байна. За хэмжигдэхүйц багс. Хідээс хэд хүрэх гэж байна.
Ямар нэгэн хүн эзэнтэй байх хүч. Тэрийг хин нэгэн эзэн. Байгууллагуудын зорилтууд эсвэл ямарваа нэгэн акшн үйлдэлүүд одоо стратегиуд гэдэг юм уу те хизээ бас амжилттай болдгоо гэхлээр тэрийг хариуцж явах эзэнтэй байх. Одоо оонорууд гэж яриад. Тэр хүн заавалжгүй эсвэл магадгүй юу гэдэг байгууллагын одоо нэг соёл гэдэг юм одоо юу тэрийг бүрдүүлэх ёстой гэдээ бичсэн бол тэрийг заавалжгүй манай нэг одоо нөхрөлийн гишүүн одоо юу гэдэг нэг партнер байх албагүй. Манай туслах ажилтан тэрийг хариуцсан явуулж болно. Гэхдээ тэр хүн туслах ажил тэрийг бүрдүүлэх ажил биш. Нөгөө бүрдүүлэх үйл ажиллагааг нь зохицуулах нөгөө дотор нь ингээд зохион байгуулах. Энийний талаар та нөгөө юм аа гэдэг өөч гэдэг бусдыгаа нөгөө шаарддаг тий зохион байгуулж холбож өгдөг ч юм тийм үүрэг юм. Өөрөөр хэлбэл тэр ажлын төлөө нөгөө хариуцлага одоо үүрж байгаа нэг хүн гэсэн. Тэгээ бас нэг ажил байлаа нэг хүнийг зоочно нэг хүн. Тэгвэл тэр нь яг зохион ажлын биелэлтийн төлөө хариуцлага үүрж. Тэгээ эзэн зоож өгтөө тухайн ажлуудад нэг эзэн байвал их зүгээр. Хоёр биш нэг баг биш нэг хүн. Яагаад гэвэл баг юм уу олон хүн байхлаараа хоорондоо найдаад хаягдчих гэдэг. Тэгэхээр яг нэг хүн цохол тэр за чи энэний төлөө энэний эзэн шүү энэ ажлын гүйцэтгэлийг нь чи хариуцсан шүүгээд заавалгүй өөрөө гүйцэтгэх халбгүй. Тэгэхээр тэр хүн явах хэрэгтэй гэдгийг л ойлгодог. Тэгэхээр хин нэгэнд энэ зорилт маань бас нөгөө очих хэрэгтэй болж та. Бодтой амьдралтай хөрхүүц. Тэгэхгүй бол ингээд тэнгэрийн юм байж. Түрүүний бид нөгөө яриад нөгөө яжлаад хашгиндаг шиг тий. Бид нар барилгын байгууллага компани өрснө. Бид нар ангараг дээр тим юм байгуулна гэдэг зорилт тавьчихсан бол хэцүү. Өөрсдөө ангараг гараг дээр хүрч чадаагүй байсан чи одоо юм ийм гэхлээр нөгөө бодтой биш аахгүй тий. Яг тэрэн шиг тэрнийхээ оронд одоо юу гэдэг нь Яармгийн цаана тийм юм баринаг бол арай хамаагүй л ойлгомжтой байхгүй. Тэгэхээр энэ бодтой байх. Тэгээд хизээ дуусах хэрэгтэй. Цаг хугацаатай. Тэгэхээр бид нар алсын арга бол ерөнхийдөө ихдээ урт хугацаагаар хийдэг болохоор 5-аас 10. За бүр улс гүрнүүдийг ингээ харах юм бол хятадууд хэдэн жилээр төлөвлөгөө хийдэг вэ? 50 жил, 30 жил, 25 жил тийм уртаа тий. 50 жилээр урагшилж харчаад дунд нь баг багаар хуваагаад явдаг. Одоо хуучин манай системд адилхан 5 жилийн төлөвлөгөө гэдэг шиг. Тий. Ер нь ямарваа нэгэн том зорилтыг тавьчаад тэрийг биелүүлэхийн тулд нэг айгүй олон жижиг хэсэгт хувааж ягаад тэрийг жижиг хэсгээр нэг шийдэ явах юм бол айгүй хурдан шийддэг дуустал. Яг тэрнтэй адилхан эхлээд нэг 5-10 жилээр ч юм уу эсвэл магадгүй бүр 20 жилээр ч юм уу 50 жилээр ч юм уу харчаад энд хүрэх одоо яг энэ оргил цэгээ ингээд тодорхойлчих. Хизээ яаж хүрсэн байх юм бэ гэдгийг тодорхойлоо гаргаад ирчих. Тэгжээч нөгөө одоо энэ хамгийн сүүлийн цаг хугацаанд бид алсын хараан дээр бол одоо энэ 50 жилийн дараа хэд ямар болцсон байх юм бэ гэдэг л эсвэл 10 жилийн дараа гэдэг ярих гэж. Яагаад гэвэл тодорхой хугацаанд бид нар ч бас ингээд өөрсдөө юм хийж хүрэх хэрэгтэй шүү дээ. Дараад нь бол энийг ингээд жилээр нь хуваагаад төлөвлөгөөнүүдэд тавьдаг. Тэгэхээр манай зорилт зөвхөн алсын хараа биш бусад зорилтууд ч надад юм смарт байх хэрэгтэй. За нөгөө талаас одоо Ken Blanchard гэдэг нэг компани байдаг. Одоо зөвлөх компани Америк. Тэднийх тэр смартыг юу гэж тайлбарладаг вэ гэхлээр бас мэдээж нөгөө энэ зорилтыг чинь хэрэгжүүлэхийн тулд нөгөө хүн оролцсон шүү дээ дотор нь тий. Хүн оролцсон шүү дээ тий. Тэгэхээр нөгөө ингэдэг. За энэ бол тодорхой хэмжигдэхүүц ойлгомжтой байх хэрэгтэй. S specific. M and motivating. Нөгөө нэг энэ ажлыг хийх үз урам зориг өгсөн байх хэрэгтэй. Итгэжүүлсэн байх хэрэгтэй. Attainable ямар нэгэн эзэн одоо өөрөөр нөгөө энэ дээр assignable гэдэг шиг хүний татан оролцуулсан байх хэрэгтэй. Хувь нэмэр одоо орж явах үз байх хэрэгтэй. Тэгээ бодтой. Тэгээ trackable бас хэмжигдэх үз. Араас нөгөө хэмжээд яваад аж болох үз. Тийм байх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр аль алийг ингээд харахад бид нар дээр зорилт маань өөрөө маш тодорхой байх хэрэгтэй. Зорилт тодорхой байхгүйгээс болоод тэр зорилтыг одоо хэрэгжилтийг ч гэдэм үү янз янзын сайн ч ба муу ч ба зүйлд ашиглах боломжтой байдаг. Жишээл юу гэдэг би одоо нэг муухан дарагч юм уу
хүмүүсээ нэг тийм тоодгүй хүн байсан бол за энэ жил борлуулалтаа 30% үүсгэнэ гэдэг нөгөө хэд маань тодорхойлцсон байлгүй сарын эхэнд ч тийм 2 дахь тий 2 дахь сар дээр нь чи 3 дахь сар дээр нөгөө өнтөө за нөхөр минь борлуулалт 30%-аар өссөн үү? Борлуулалт өсөөгүй чи яг ажиллаа гэхгүй нэгэд донгодож чадчих байхгүй. Яагаад гэвэл цаг хугацааг нь заагааг зөвхөн борлуулалт тодорхой биш байхгүй. Тэгэхээр тэрийг бас нөгөө талаас нь ашиглаж болдог. Тийм болохоор анханаас зорилго тавьтал за манай одоо энэ жилийн одоо хуулийн үйлчилгээний орлого нь 2018 оны орлого нь өөрөөр хэлбэл бүтэн 12 сарын 31-ээр дуусгар болсон санхүүгийн жилийнээр тооцоход орлого нь өнгөрсөн 2017 оны нийт борлуулалттай харьцуулахад гэдэг юм те 15%-аар өссөн байна ч гэдэг. Заавал ингэж жишсэн харьцуулсан тоотой байвал их ойлгомжтой. Тэгэхгүй бол тийм үү бид нар борлуулалтаа 30% өснө яг хизээ өсөх гэж байна. Нэгдүгээр үлрэл юм уу? Хоёрдугаар үлрэл 30% өссөн байх юм уу? Жилийн эцэс 30% өссөн байх гэдэг юм те. Нэг жоохон тодорхойг болох гэдэг. Англи нөгөө янз янзаар тодорхой энэний ард нь дандаа тоонууд байгаа. Нөгөө тоонуудыгаа бид нар бас томьёолж нөгөө хүмүүс харагдахуйц ойлгомжтой байх хэрэгтэй бол. Жишээлбэл бид өөрийн нэрийн шилдэг брендийг бүтээн нийтэд түгээн хөгжүүлж дэлхийн жишгт хүрсэн байгууллага арга ажиллагааг төлөвшүүлж үйл ажиллагаанд нийгмийн хариуцлага гүнээ ухамсарлан хэрэглэгч ажилтан бүрийн эрхэм сонголт байхыг зорино. Энэ нэгэн компани. Энэ болгон ардаа тоотой. Энэ гурван үгний дард тухайн үед тодорхойлж байхад бизнес хэдэн 10 дахин үржүүлнэ гэжсэн том болгоно гэсэн чи тухай амар чамлаад наа чи юун жоохон тоо хэдэн 10 дахин гэдэг тавьчихсан. Тэгээ тоогоо тавьчих. За тэнгуүтээ өшөө манайх ийм болцсон байна хэдэн компанид одоо юу гэдэг нь хүмүүсийн амжиргааны одоо юу гэдэг орлогын цалингийн тэдээс эдээ өсгсөн байна гэдэг юм тухайн үед тоонууд тавьчихсан. Тийм болохоор тэрийг нөгөө яаж үгээр тодорхойлж ийн вэ гэхээр өөрийн нэрийн шилдэг брэнд гэж бидний үйлчлэгээчсэн шилдэг нь байна. Хүмүүс чинь ажилд орох гэдэг хэрэгтэй хамгийн түрүү манад ирж ийн гэдэг санаагаа хэлж. Тэгээ тэрийг тоотгоо хийсэн. Жишг төрсэн байгууллага гэж. Дэлхийн зах зээлээр гарцсан. Окей тэр гарч ийн гэдэг нь жишгтэй өртсөн гэдэг ч юм. Тэгээ нөгөө чи банк энийг яг авчдаг. Хэмжээд. За энэ дээр хурж ийн үгүй хүрэхэд юу дутуу байна гэдэг. Яагаад энийг бас цаг хугацаанд ингээд хийгээд мөрдөд явах хэрэгтэй юм гэхээр ажлаасаа нөгөө гажцсан байж болно шүү дээ тий. Эсвэл нэг буруу тийш яваад байж. Тэгвэл эсвэл хоцорсон байж. Хоцорсон байх юм бол яаж нөхөө гэдэг аргамжаа урд авах хэрэгтэй. Эсвэл богино хугацаанд нөгөө энэ бүх зорьсон зүйлсээ биелүүлсэн байж болно. Тэгвэл нөгөө үлдсэн хугацаанд хийх зорих бас нэг зорилтоо тодорхойлох шаардлагатай байна. Тийм болохоор энийг бүгдийг ардтаас нь хинж явах хэрэгтэй. За энэ Coca-Cola-гийн жишээ. Дандаа ардаа бас хэмжүүртэй. Тэгэхээр одоо нөгөө уулчин 5 жилийн дараа нийлбэр дүнгээр би 60 мянган метрийн өндөрт гарсан байна. Одоо өөрөөр хэлбэл уулын оргил руу авирах болгондоо ингээд өндөрөө хэмжигнэш тэгээд нэмээд байх нь. Гэхдээ манайд энэ 60 мянгад хүрэхэд 60 мянган метрээр дээшээ гарахад олон аргууд байж болно тийм. Өдөр болго нэг дов дээр гарчаад 500 хэд ингээд гэдэг байж болно. Эсвэл нэг том зориглоод өндөрч гарч болно. А гэхдээ л манер зорилттой нийлбэр дүнгээрээ би 60 мянган метрийн өндөрт гарцсан байна. Ойлгомжтой. Тэгэхээр 5 жилийнхаа дараа ингээд яг нөгөө чи сууж байгаа л бодож цаа тэдэн он тэр тэн дээр гарсан энд тэдэн он тэр энэ дээр гарсан тэдэн он энэ дээр гарсан нийлээд басан чинь бүү 57 болчих 3000 дээр дутуу байна. За яг энэ жил нөө 90% ч гэдэг юм уу 95% орч. Дараагийн юун дээр би энийгээ нөхнөө 75 болгоно гэдэг. Гэтэ одоо бүр ингээд явнаа ч гэдэг юм. Хянуур явнаа ч гэдэг. Эсвэл давуулан биелүүлсэн байж байна. 75 гарсан. Бүх би чи ингээд нийлбэр дүн чинь 75 болсон байна. Сайн ажилласан байна гэдэг ч юм те. Өөрийгөө шагнах боломжтой болж. Тэгэхээр иймэрхүү тодорхой байх хэрэгтэй. Яг хизээ 5 жилийн дараа гэхэд хизээ яг анх эхэлсэн тэр одоо тэдэн ихэд гэд тодорхой гараад иччих. Тэр бид нар дээр ч гэсэн алсын араанууд байж хэвээр гэсэн. Энэ хотыг Нью-Йорк. Эрчлэн яаш бамбар.
Токио. Бид алсын хараагаа хэтийн зорилттой ингээд томоор нь ингээд өрсөлж чадахгүй бол зөв тодорхойлж чадахгүй бол Токио очих жоод хаамаг Нью-Йорк ч юм уу Парис руу яваад байгаа шүү дээ. Цаал өөр аз тэ. Тэгэхээр бидний алсын хараа зорилт маань яг энэ зургийн бүтэн том дүр зураг нь бүтнээрээ байх хэрэгтэй. Бүтнээрээ. Бүр сайн бол өнгө, нягтшрал одоо юу гэдэг нь бүх зүйл нь амар тодорхой байж байгаа хэрэгтэй. Хэмжээ. Доор ажил бид нар хүүхдүүдтэйгээ одоо эсвэл заримдаа өөрсдөө ч дуртай хүмүүс ч нөө эвлүүлдэг зургууд байдаг шүү дээ. Пазлууд. Эвлүүлэхэд яадаг вэ хамгийн түрүүнд? Булангаас нь эхэлдэг чинь. За зураг хардаг чинь аль нь? Зураг харах хэрэгтэй шүү дээ. Зураг харах хэрэгтэй. Пазл харж байгаа би юу эвлүүлсэн. Гэтэ яг бидний энэ ч юм уу эсвэл манай хойд төршин ч юм уу нэг тусан дотор нэг жоох юм байх шиг байна тий. Эхлээд юм эвлүүлчих бүр болохоо ойлгонгууд нь зураг гаргажснаа юу эвлүүлсэн бэ? Байдаг тий. Шин компьютер ч юм техник гэл нөгөө угсраал хийгээлсэн ер нь ажилтгүй. Яатсан болоо гэсэн хамгийн сүүл пассвордыг гаргасан. Оо эн чи энийг хийх хэрэгтэй байсан юм шиг. Яагаад заавал эхлээд яагаад ихэлж харчаа дараад нь угсарч болдгоо юм гэдэг. Нэг жоохон тийм байгаад байдаг. Гэтэ яхаа хитрхи амар сэргэлэн багталтай. Яад өөрөө үзчихье. Тэгэхээр бид нар байгууллагынхаа ирээдүйгчсэн томьёолохдоо тодорхойлохдоо ийм том маш тодорхой зургаар нь гаргаж ирэх ёстой. Тэгжиж бид нар амжилтанд хүрнэ. Энийг бид нар алсын хараа гэдэг. Тэгэхээр бүгд нь айгуу сайн дэлгэрэнгүй бодох хэрэгтэй байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр дахиад даалгавар. За бүгдээрээ зүгээр 4 зорилт дэвшүүлж 5 жилийн дараахад хүрсэн байх үз. Байгууллагын хувьд. Бандбат. Тэрийгээ 5 жилийн дараа дахиж яриа гэсэн. Алсаар нь одоо хэд болчих вэ? Гурав харин хэрэглэхдээ юу гэх юм бэ? зорилттой өчөөд байгаа шүү дээ. Тэрийгээ 3 жилээр байж үчинээс 2 шилдэлтэй байж байгаа шүү дээ. 10 жилийн дараа дахиад өгнө юм тийм үү? Болно шүү дээ. Манай байгууллага. Тэгэхээр одоо жишээл яг саяны логикоор ярих юм бол биднэрт нөгөө зориг олдох байхгүй. Өднийх хийдэн за болил манайх хийхгүй. Тэгэхээр бид нар л юунд хүрэх гэж байгаа юм бэ гэдгийг л ярина. Байхад тэгэхээр бид нар нөгөө зорилгоор өдөрт ингээд эхлээд зорилгоо тавьчих. Дараад нь тэрийг яаж хүрэх вэ гэдгийг л бодох хэрэгтэй болно. Доор ажил энд нөгөө топ 5-ыгаа ингээд топ 5 харилцаж яаж авах вэ? Чод уурдах уу? Тэр чинь бол дараагийн асуудал байхгүй. Хийлээ уурдсан тэр 5 компани яаж авах вэ? Топ 5-тайгаа ажиллахын тулд хэдэн хүн хэрэгтэй? Топ 5-тайгаа ажиллахын тулд ямар үнээр ажиллах юм? Нөгөө хүнээ дижээх мөнгө хэрэгтэй шүү дээ. Яаж ч топ 5-ыг авах юм те? Жишээл манай дээр хэдэн сүйдсүүд байх юм? Хэдэн хуульчнар байх юм? Сүйдсүүд гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл тэд нэг хуульч гэхээсээ илүүтэйгээр яг зүгээр харилцагч хариуцсан гол гэрээ гэдэг нь одоо кинод гэсэн сүйдс гэдэг үзсэн үү? Манай дээр ямар юугээд орчуулсан байлаа? Хуульч төлөө нэг 2 зал нэг нь харилцагчтай уулзаад яваад байдаг нөгөөх нь болохоор хамгаалаад байдаг те хамаг ажил. Ер нь сүйдсүүд гэдэг ерөөсөө ийм очиж нөгөө ингээд юу авдаг хүмүүс аахгүй. Хэрэг ч юм уу харилцагч олж авдаг. Тэгээд уулзаад айгуугаа аал моолн наа ингэдэг бүх юм хийчихэл. Байгууллага тийм хүн чухал те. Гэрээгээ зурлаа. Тэнгүүтээ одоо юу гэдэг нэг партнерууд дээр нэг баг дээр авсан маа. Та нар ажил шүүгээл. Тэгэл боддоо эдний ажил юу болж байгааг хаяа ярдны шалгачаал тэгэл явчихсан. Энэ зөвхөн хуулийн фирм дээр биш одоо рекламны агентлагууд дээр бас яг юм байдаг. Сүйдсүүд гэр бүр юм. Үйлчлэгийг ойчхон зардаг хүмүүс гэсэн. Хүн болгонд их ойлгомжтой энгийн байх тусмаа их чухал. Аль бол complicated байх тусмаа л хүн ойлгохгүй хүрдэггүй байхгүй. Эхлээд хэмжүүрээ тавьчаад тийшээгээ тэмүүлэх нь ойлгомжтой. Хэмжүүрүүд чинь л энэ нөгөө давтчих юм байхгүй. Үрдүн чинь. Тэгэхгүй ямар ч юм хийж дараад нь үрдүнгийн нэг өөрсдөө зохиогоо тавьчихвал би өглөө болгон гүүн гэж аахгүй. Миний зорилт. Би өглөө болгон гүйсэн. Үрдүн өглөө болгон би 1-р орчноос 4-р орч хүртэл гүйсэн. Тэгээд буцаа гэртээ ороод иж болно шүү дээ. Гүйсэн. Тэрний оронд эхлээд өглөө болгон би 5 км гүнэ гэж юм бол би нөгөө 5 км тойрж өгөх юм. Нэгээс 4-р орчны хооронд 5 км болтол ингэ найс цаашаа гүйх юм те. Тэгэхээр шал өөр болчихж байгаа байхгүй. За зорилтуудаас хуваалцах юм байна уу? One partner-саас эхлэе.
шилдэг тэгэхээр 5 хэрвээ нэг болох. За. Дараа нь болохоор шилдэг 100 аж ахуйн нэгжийн Нэг. За. за тэгээд нийт одоо шүүхээр ч гэдэм үү эсвэл тэр үн за шүүхээр гээ орж байгаа тэр хэрэглээ 90% нь ялт байгуул. Хэмжиж байна тийм ээ. Оо танах зөвхөн 90% нь л ялдаг бол тоо. Би 10% нь орчул яхаа. 100 гэж бодлоо хэлж байна. Тэгээд тий. Багийн хувьд бол нийт одоо хуулийн баг одоо багийн нийт ажилтнуудын 90% нь олон улсын бол Монгол бүтээн зөвшөөрсөн шилдэг болж та. Хүмүүс хэлж болох байна. За. 90%, 80%, 90%, за. Гого. Зөвлөлт яагаад гэвэл дандаа байнгын ялалт гэж юу байх вэ? Нөгөө талд нь бас амар хүчтэй баг байвлаас яах юм те маргаан дээр. Чи нөө хэцүү шүү дээ. Ямар ч зүйл тийм эмжигдгөө зэгээд 100 хэрэг дээр оролцлоог бол ямар ч 90-ийг бид нар авсан байна гэж байгаа бол те. 99. За. Цэцүүх. Хөдлөлт хийж ингэж юу байна? За. Бид Монголдо хэрэглэх аав шилдэг нь дэлхийд шилжүүлсэн байх юм. Энэ бол манай 15 жилийн тэнд үлсэн. 15. За тийм яг болно зүгээр 15 жилээр гэж байна. За тэнгүүд бид Монголдо тэргүүлж Азтай шилдэг нь дэлхийн жишгт нийцсэн байна. За тэгвэл юугаар бид нар ингээд Азтай тэргүүлсэн гэдгийг хэмжих үү? Нэг үү? Ямар тохиолдолд бид нар Монголдо шилдэг нь ямар тохиолдолд дэлхийд нийцсэн гэж үзэх вэ? Энэ болохоор бид нар одоо юм боловсон хүчний хувьд гадаад дотоод одоо сургууль төгссөн хүмүүсийг одоо мэрэгшүүл тэгээд чиглэлээр нь ингээд төрөлцсөн мэрэгшсэн хуульч дээр бага бүрдүүлэх. Бид нар бага бүрдүүлсэн тохиолдолд бид нар одоо ажиллах ерөөсөө үндсэн биднээс хөрөнгө бүрдэж байна гэсэн үг. Тэгээ бага бүрдүүлсэн тохиолдолд бид нар гадаад их үүсрээс олон дотоод их үүсрээс орлогоо бүрдүүлэх гэдэг дээр бас юм байна. Бага хуваалцаад байна. Тэгээ бид нар төрүүлээд дараагийн алхамд руу орчих гэдэг. Ямар тохиолдолд шилдэг нь гэж үзэх юм бэ? Юугаараа шилдэг? Бид нар тухайн жилдээ Монголын хуулийн фирмуудын одоо нийт одоо юу гэдэг орлогыг ингээ харах юм бол 50-аас дээш үн 51%, 51-ээс доошгүй үн манайх байна гэдэг ч. Ингүүл бид нар ингүүл жишээл магадгүй бид нар шилдэг нөхгүй. Яагаад гэвэл нийт эргэлдэж байгаа одоо үйлчлэгээний хөлсийн 50% нь бид ангаараа ингээ хурааж байгаа гэдэг чинь Тэр шилдэгтэй биш тэр шилдэг төлж байгаа шалгуулт нь нийцэх байхгүй юу? Тэр шалгуултыг хангаж байгаа нь мэдээж маргалж байна. Хэнга. Ягаад гэвэл эднийх бол шилдэг нь болж байгаа. маш ингэж хөрөнгөний эргэлтийн хэмжээ байна. За нийгмийн татвар байна. За нөгөө нэг хэрэг дээр шүүх төр ялт байгуулж байгаа хувийн хэмжээ нөгөө тоо байна. Эдгээр одоо ерөнхий үзүүлэлтэнд нийцнэ л гэж. Нөгөө хэмжүүр гэдэг чинь юм байх хэрэгтэй. Яг юм бүр тодорхой байх. Маш тодорхой. Үгүй шилдэг гэдгийг бид 5 жил байхад 1 жилд нь авцсан байхад би шилдэг гэдээ тооцож болох гэдэг шүү дээ. Гэхдээ шилдэг байлаа гэд манай орлого одоо жишээл юу гэдэг юм. Бид нар зардлаад илдэг бол яах юм. Шилдэг байлаа. Би амар хүний төлөө айгүй сайн ажилладаг байлаа. Хүн болгон хэрэг дээрээ яллаа. Гэхдээ би зардлаад ийлэхгүй амар зардалтай ашиггүй орлогогүй компани байх юм яах. Тэгээ шилдэг гэж дуудагдах юм. Зөвхөн нөгөөд би 51% гэдэг жишээл ингэж байхгүй. 5 жилийн 51% гэхэлэр яагаад тэр орлоготой хилцээд нэг л хамгийн шилдэг компани ч хүн болгоно тань дээр ирээд байхгүй юу гэдэг утгаараа ч юм уу. Яг ямар нэгэн хэмжих нэг юм байх хэрэгтэй байхгүй. Тэрийг Азтай шилдэг Монголдо тэргүүлнэ тий. Азтай шилдэг нэг нь бас яг ямар үзүүлэлтээр юм бас. Тэгэхээр тэрийг тодорхойлох ёстой байхгүй. Тий. Наривчлах ёстой. Тэгээ 15 жилийн дээр бүгд харна шүү дээ. Нөгөө яг ингэж цуглалцсан. Нөхдөө. Манай борлуулалт яасан бэ гэсэн чинь 5 пунктээр дутагдсан байж тээ. Энэ яач вэ? Хэний баг вэ гэл. Нөгөө үнтэй хариуцлага тооцсон. Бүгдийнх нь зорилтууд энэ бол зүгээр бид нэр тоглоом шүү дээ, тий. Тэн дээр нөгөө гарч иж байгаа саналууд бид нэр эргээгээд байгууллага дээр эсвэл магадгүй энчээс гарахтаа таад бас бүгдээрээ нэр хамтын нэг чинь гижиж магадгүй бах. Магадгүй очиод өөрийнхөө одоо ажиллаж байгаа нөхрөлүүд дээр ч юм иймэрхүү төлөвлөгөөнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр анхаарах зүйл зорилго гэдэг бол түрүү чи яг би юунд төрөх гээд тодорхойлцсон тийм. Эрхэм зорилго маань бол байсан шүү дээ. Зорилт нь болохоор юунд
хүртсэн тохиолдолд бидний зорилгоо биелүүлжтэй гэж үзэх юм бэ гэж. Тэгэхээр жишээл шилдэг гэдэг үгийг жишээлбэл тодорхойлох. Одоо энд шилдэг, тэнд шилдэг байгаа хтана. Ямар аргуудаар бид нар жишээл магадгүй шилдэг гэдгийг тодорхойлж болох вэ гэж. Орлого. За хувь байж болно. Одоо юу гэдэг харилцагчдын хувьч гэдэг. Эсвэл одоо юу гэдэг яаж тооц би мэдгүй л цагийн үнэлэмж гэдэг юм. Хамгийн шилдэг хуулийн фирм гэвэл би одоо хамгийн өндөр үнэтэй байх л байх гэж бодож байна. Хүлээн зөвшөөрөгдсөн би одоо миний цаг одоо юу гэдэг $50,000. Тэнгүүд л хүмүүс ирж үйлчлүүлээд байна гэвэл бид нар тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгчтэй шилдэг юм байна гэдэг ч юм магадгүй. Эсвэл манай тухайн одоо 15 жилийн дараа 5 жилийн дараа ингээ харахад манай фирм одоо юу гэдэг орлогоороо тэдэн тэрбум ч юм уу. Одоо гоё төсөөлөл л дээ тийм. Азад дэлхийд гарч байгаа юм чинь. Тэдэн тэрбум долларын ашигтай орлоготой ажилласан байна ч гэдэг. Энэ бол зорилтууд байхгүй тийм. Өөрөөр хэлбэл нөгөө л хүрх гээд байгаа үр дүн, дарцаг. Хатгаж байгаа дарцаг. Тэгээ яагаад тоо руу ингээд аль бол тоотой ч юм уу яг юм тоочны нэг хэмжүүр тавигаад байгаа нь гэвэл би энд явж гин үү, энд байгаа мó гэдгийг л хэмжиж харахад л хэрэгтэй. Дээрээс нь анханасаа тоогоо тавиад өөрөөр хэлбэл зорилтоо ингээд хэмжигдэхүйц болгоод тавихын давуу тал нь юу вэ гэвэл би ингээд 15 жилийн дараа энийгээ дүгнэхгүй шүү дээ. Жил болгон дүгнэж. За одоо бид нар хэдэн явж байна. 15 жилийн дараа одоо юу гэдэг нь тэд гэжсэн юм чи энэ жил тэд байх хэрэгтэй байсан. Би хурж ийн үгс. Энэ жил дутцсан. За яа Багдад дутаад байдаг. Яах вэ? За дараа жил одоо дутагдлыгаа дараагийн 2 жилдээ хуваагаад нөхчий ч гэдэг юм уу. Дандаа нөө шинжилт хийж явж байгаа. Тохируулга хийж явж байгаа. Боломжийг олгож байгаа байхгүй. Тэгээ энэ маань өөрөө ингээд ойлгомжтой ингээд харагдах юм бол дараад нь бид нар тэрэндээ тохируулж нөөцөө цуглуулж эхэлнэ. Дөрөвч жишээлбэл нөө гадаад дотоод төгссөн хүмүүсээ ингээд бүрдүүлнэ. Тэр маань бол жишээл одоо яг энийгээ биелүүлэхэд хэрэгцээтэй нөгөө арга байгаа байхгүй тий. Хүрх зам, арга зам нь болчихсон. Тэгэхээр зорилтуудын талаар ерөнхийдөө ойлголт авсан уу? Асуух лавдах зүйл байна уу? Ойлгомжгүй ч юм уу эсвэл зүйл байна уу? За. Одоо 80% байна. Тэгнийгээ тэгдэж тээ. Энэ дээр та санд 80% гэдэг бол харин юу миний бодлоор тийм яг бүр тодорхой бас биш гэж би хардаг. Хэдийн 80% гэдэг нь бас их чухал байхгүй. Би жишээл хөрөнгө оруулалтын нийт 80%-ийг татнаа гэсэн тухайн жилд бид рүү асуучлаа $100,000 ороод ирлээ ах юм Монгол улсад. $80,000-ын ажлыг бид нар авах юм уу? Гэсэн чинь манай Yes. Тийм өөр хүчин зүйлээс хөрөнгө оруулалтыг багасчих юм бол бидээс хэд өндөр тоо тавьчихдаг. 100% гэсэн дээр манай тоо өгөхгүй байдаг. Жишээл одоо нэг зарим байгууллагууд нэг юм зорилтын нэг юм асуудал гарч ирдэг байхгүй. За бид нар өнөөдөр нэг ийм одоо орлоготой ч гэдэм үү тий ажилдаг. Дараа жил би ийм болгомоор байна. Ийм болгомоор. Тэгэхээр өнөөдрийнхээ нөхцөл байдлаар ингээ харангууд ийм байгаад байдаг. За ингээд эдийн засгийн өсөлтөд юм жоохон бид нэр зорилт тавиад өсгөе гэж бодсноор ингээ харах юм бол боломж нь ийм л юм. Би энийг яах вэ гэдэг асуулт гарч байна. Тэнгүүд нөгөө хэд маань заримдаа бодожод юу шийддэг вэ? За би өөр үйлчлэгээ, өөр бүтээгдэхүүн нэмье. Тэрүүгээрээ энэ үлдэж байгаа олъё гэдэг ч юм уу. Тэр магадгүй хөрөнгө оруулалт багасчвал бид нар яах юм? Гэвэл тэгвэл тэрийг орлогоос бүтээгдэхүүн бид нар гаргах хэрэгтэй болох. За шууд багасчвал тэр багассан хуваар л бид нар хувийн аваад байвал бид нар өөрсдөө амар юм зүгээр нэг юм хөвж байгаа юм шиг болох гэдэг. Бид нар ч нэг урсгал сэрж явах гэдэг байна. Тийм болохоор нөгөө зорилтууд эднэрээ тавихтай айгуу сайн зүв тавьж байхгүй бол угаасаа эдгээр чи өдөр болгон тэргүй манай нөгөө нийгэм эдийн засаг гэдэг одоо юу байдیں۔ Биднээс хамаарахгүйгээр өөрчлөлтүүд явж л өссөн үсэг тий. Өнөөдөр өстой бид нар чи яалаа нэг саяхан шүү дээ одоо. Хэдхэн жилийн өмнө 5 ч хүрэхгүй жилийн өмнө яалаа эдийн Азийн ч гэдэг дэлхийн хамгийн хурдан хөгжижсэн эдийн засгийн улс гэж. Одоо яасан бэлээ? Хэдэн Африкийн улсаас доош орсон юм шүү дээ. Хэдхэн жилийн дотор баг. Хурдан гэж харж амжихгүй под ингэжсэн. Тэгэхээр ингээд нөөцлөгч юм бол биднээс ярьж байсан юм чинь ажилчин тахад. Тэгэхээр тэр үед магадгүй бид нар нийт айгу
төсөөлөө айгуугаа томоор төсөөлсөн байжгаад хүмүүсээ айгуу том багтаа байсан болох байхгүй. Тэгсэн чинь гадны хөрөнгө оруулагч эдийн засаг унчлаа гингүүд нөгөө тийм орж иж байгаа орлого багасч тэнгүүд за яг тэр 80% нь авчлаа гэсэн чинь нөгөө багаа дижиж чадахгүй яах вэ? Амар асар багтаа болцсон. Тэгэхээр нөгөө бас нэг амар энээс үүдээ нөөцийн төлөлтөж гарч эхлэв шүү дээ. Нөөцийн аюултай байхгүй. Бид нар төсөөллөөсөө үүдээд нөөцөө төлөвлөдөг. Тэгсэн чинь яг бодит байдал дээр нөгөө эсрэгээ гарчдаг. Хүмүүс нь ингээд амар их болцсон байдаг ч гэдэг юм уу. Янз янзын асуудлууд гарч байна. Тэ, смарт зорилттой те хэн гэдэг нь. Яг нь алсын юун дээр бид нар заах хэн гэдгийг тавихгүй зүгээр ямарсан оноод өгч. Яг магадгүй тэр хүн ажиллах гэж. А гэхдээ одоо богино хугацааны яг зорилтууд шүү дээ. Тэн дээр бол яг эзэн хийм бэ гэдэг тодорхойлно айгууж байна. Хизээ дуусах юм бэ гэж. Бид нар алсын арга хэдэн жилээр тооцсон байна? 5 жилгүүл 5 жилийн дараа гэхэд хэмжихэд саяны үзүүлэлтүүд чинь байж ах гэсэн байхгүй. Тэр нь дуусах хугацаа. А зүгээр ингээд одоо богино хугацааны ч юм уу ингээд зүгээр ингээд зорилтын хүрээнд ярих юм бол тэгээ смартч одоо юу гэдэг нь 7 хоног хэрэгжих төслөө 7 хоног хийн 7 хоног дараагийн даваа гарагийн өглөөхөд тэр ажил дууссан байна. Одоо энэ хугацаа нь баггүй. Тэгэхээр даваа гарагийн өглөө 9 цагт ирсэн чинь нөгөөд нь дуусаагүй 9 цаг 10 минутанд байл үрээ бид нар зорилтоосоо гүйцэтгэл маань муу байна гэж үзчихлээ. 1 минут хоцорсон ч гэсэн. А бид нар бол их ууж хүмүүсэлтэй нэ. Одоо нэг сая сонгуул дээр хүртэл гоё тийм үг гараас. Та айдуу тайван ажилд нь нөлөөлдөг гэдэг шин. Бид нар амар уужуу тайв. 9 цагт ирэх хэвээр ямиг 9:10 гээл ирэнгүүт оо за болж баярлаа гэж хүлээ. Гэтэл хайрын 10 минут хаашаа алгалсан бэ гэдэг асуудал. Яг зөв гүйцэтгэл талаас ярихлаа тэ. Тэгэхээр бид нар зорилтуудыг өөрөөр хийх гэж байгаа ажил үүрэг даалгаварсан дандаа тийм хугацаатай байх. Номер 1 зорилт гэж бодъё л да. Бид нар борлуулалтаа өсгөх, борлуулалтын орлого нэмэгдүүлэх. Одоо үйлчлэгийнхээ орлогыг нэмэгдүүлэх гэж бодъё л да тий. Тэнгүүд одоо юу гэдэг тодорхой байна гэдэг нь орлогоо нэмэх хэмжигдэхүй зоох хэрэгтэй тий. Хэдүүгээр $15 амьдралтай хүрхүү зү тий хүрхүү боломжийн хит бүр өндөр тавиагүй ч гэдэм. Бодтой юу? Yes. Скол одоо нөгөө энэ дээр хүнийг татан оролцуулж гинөө. Жишээл борлуулалтад оролцуулах хэн оролцох юм гэхэлэр манай хуульчид гэдэг юм. Одоо нөгөө Кен Бланшардын эсхийг ашиглаж эхэллээ. Тэгвэл энийг ийшээгээ оруулаад одоо мотивейтинг гэвэл ингэснээр яах юм. Тэгээ цаг хугацаа гэдгээр ингээ гараад ирэх юм бол одоо борлуулалтын орлого хизээ өсөх гэж байгаа гэхэлэр одоо юу гэдэг 2018 оны 0 энэний хооронд нийт борлуулалт нь 10 өнгөрсөн онтойгоо харьцуул 10 юутай байсан. Тэнгүүд дараад нь энийг нийлүүлээд харьцаж байгаа байхгүй. Хугацаа нь хязгаарс хязгаар. Бас хугацаан дээр юутай харьцуулбал гэдэг юм энэ дээр. 2017 оны нийт борлуулалтаа харьцуулж байна. Ерөнхийдөө тодорхой байгцсан бол аягүй амар. Энэ хин нэгэн бидний эсрэг буруугаар ашиглах, буруугаар ч яг нөгөө юу гэх юм. Тодорхойгүй байдал үүсэхгүй тул их юу ах тусмал. Тийм болохоор ингэж ахгүй. Шилдэг гэдгийг бид нар юугаар хэмжих юм бэ гэдэг. Байгууллага болгон жишээл өөрийнхоороо хэмжих боломжтой. Өөрийнхоороо. Манайх юу гэдэг нь 7 хоногийн 7 өдөр биш 5 өдөр нь дандаа шүүх хуралтай байдаг байна. Амар их завгүй. Тэгвэл бас шилдэг нэж болно шүү дээ. Яг тэгэхээр их ажилтаа болохоор байнгын ажилтаа ерөөс. Эсвэл орлого, эсвэл үнэлгээ. Эсвэл одоо магадгүй үнэлэгдсэн манай ажилтнуудын нэр хүнд ч гэдэм үү те. Салбарын. Одоо юу гэдэг нь шилдэг стажийнхэн салбарын топ 5 хуульч нь манад байна. Тэгвэл бид нар шилдэг гэж бас үзэж байна. Эрхэм зорилгоо хизээ эргэж харж болох вэ гэвэл та хэд хугацаа авахгүй л яг заасан зүгээр. Бидний энэ мишн яг одоо нөгөө компьютер тоглолдог бол mission accomplished гэх айгүйх үе давхлаар гардаг шүү дээ. Яг тэрэн шиг бидний энэ зорилго маань ер нь биелсэн юм шиг байна гэдэг. Эсвэл бид нарт одоо нийцгээ болчлоо ч юм уу мэдрэмж ингээд үүсээд эхлэнгүүт тэрийг дахиад эргээ харж байна. Жил болгон эргээ харж байна. 5 мишн. Биелсэн бол зорилгын биелсэн гэсэн үг. Яг зорилгынхаа эрхэм зорилго чинь нөгөө мишн гэдэг том багхгүй. Бид нар гариг ертөнцийг хамгаална гэж
эрхэм зорилго байвал би ганцхан сарыг хамгаалаад энэ нөгөө даалгавар бэлтэж байгаа биш. Цаана өшөө дахиад хэдэн зуун тэрбум од байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө тэр л ерөнхийдөө эрхэм зорилго. Зүгээр зорилт хоёр бол мэдээж шууд ингээд хараад яваад байж хэмжээд явчихвал тий. Одоо зорилт маань заавал must be өсөх байх ёстой гэдэг юм хэрэг байхгүй гэдэг. Одоо яг ингээд саяны нөгөө даун боллоо шүү дээ. Тэгэхэд бол дээлик компани зүгээр л нөгөө байгаа байдлаар хатгалж үүдэг. Наа чи бас нэг мишн байгаа. Зөвхөн бид нэр давж гаргах нэг сорилт байна шүү дээ. Тэр чинь сорилт байхгүй. Миний санахын нэг тим компани одоо нэг хуучин. За одоо зөвхөн юуны гэдэг нь нэг компани, X компани. X компани нэг хүн ажилд авч. Яаж. За бид нэг жилийн хугацаа чамайг нэг жилийн хугацаатай гэрээлж байна. Чи нэг жилийн хугацаанд л ажиллана. Тэгэхэд хоёулангийн гэрээд дуусна. Тэгээ компани зорилт нь юу байсан бэ гэхээр тэр жилийн хугацаанд тэр компани хаах гэжсэн. Өөрөөр бүх тэр disclosure одоо юу гэдэг нь тэр зүйлсийг хийх ажил нь тэр хүн дээр зорилт болж ирсэн байна. Зорилт бас компани байхгүй болгоход магадгүй зарим нь дампууруулах гэдэг юм уу, зарим нь өсгөх янз зүйл болно. Зүгээр л бидний энэ удаагийн даалгавар юу вэ гэдгээл зорилт гэдээ ботчих болж байгаа юм. Заавалж өсөх албагүй. Биднэрт юу хийх хэрэгтэй вэ гэж бодож байгаа. Гэтэ энэ чинь урт хугацаа, богино хугацаанаас хамаарат янз байгаа байхгүй юу? Урт хугацаанд бид нар бол юу хүрэх гэж байгаа юм бэ гэдгээс хамаарлаад тавьчих байгаа. Бид нар ерөөсөө өсөлтгүйгээр тавьж болно. Бид нар энэ одоогийн байгаа хэмжээс ерөөсөө буурахгүй. Энийг л хадгална. Тавьсан байж болно. Гэхдээ өнөөдрийнх дээр бол магадгүй юу гэдэг юм. Ингээд тавьсан байж эсвэл урт хугацаанд дээр айгүй өндөр. Гэхдээ энэ жилийнх дээр болохоор одоо энэ жилийн дараа жилийнх дээр болохоор бууралттай тавьсан байж болно. Яагаад гэвэл энэ жил дээр бол ерөнхийдөө нэг тийм өсөлт харагдахгүй байна. Хоёр дахь жил дээрээс харин бид нар буцаад өсөөд жил дээр нөгөө яг тэр цэг дээр очно ч юм уу. Тэгээд зорилтууд авчилж байгаа. Тэгэхээр зорилт ямар ч байж болно энэ баг хамт олон тухайн хугацаанд юу хий гэж ямар даалгавар биелүүлэе гэж бодож чинь тэрийг л тодорхойлохыг хэлээд байгаа. Зорилго гэдэг бол ерөөсөө тухайн хугацаанд юу хийх гэж байгаа юм бэ? Юуны төлөө яваад байгаа юм бэ гэдгийг тодорхойлж байгаа. Нэг зорилго байж болно. Эсвэл тодорхой бүлгүүд дээр зорилго байж болно. Тэр зорилгууд чинь биелсэн юм уу юу гэдгийг нөгөө зорилтуудад олон зорилтуудын биелэлтээр хангалтаар биелэлтээр хэмжүүрээр нь хэмжиж байгаа байхгүй эргээд. Тэгэхээр нэг тийм нэг жоохон ялгаа байгаа. Одоо уралсан зорилт тавилаа гэж бодсон шүү дээ. Одоо өөрөөр бөмбөг унгаад дэш уцаач хөрөх. Унах дооцыгээ хэдийгээр гэх юм уу яаж гэх юм уу унж болох хамгийн дооцыгээ эргэж хөрөх одоо чадвартай болох тэр дооцыгээ ямар байдлаар тодорхойлох вэ? Одоо ч одоо яг би одоо ингэж л одоо данил та нэг тодорхой нэг одоо эдийн засгийн ч гэдэг юм уу одоо нэг санхүүч ч гэдэг юм эсвэл бид нар өөрсдөө ярьж байгаа нэг өсөлтөө тооцдог шүү дээ. Яг тэрэн шиг энээс доошоо явахгүй гэдэг нэг явгаал тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. Эрсдлэл тооцох. Одоо ч бид нар борлуулалтаа за бид нар энэ жил борлуулалт ерөөс тоохгүй тий гэж байгаа бол борлуулалт тоохгүй бид нар үйл ажиллагаагаа чигдрүүлнэ гэж бол стил дахиад бид нар борлуулалтын дүнгээ тавих хэрэгтэй байхгүй буурцнаар. Гэтэ энэ борлуулалтын дүн юу юм бэ гэхээр одоо нөгөө ажиллаж байгаа ч юм уу тэр хүмүүсийн бид нар өөрсдийнхээ зардлыг нөхөж байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр дахиад нэг тоо байгаа даа. Юутач ямар одоо үйл ажиллагаа ч юм уу юунаас хамаарчаад тэрийг ингээл нэг харьцуулаад тооцвол хэрэгтэй байна. Ха? Бид болох юм бол MCS ягаад одоо хэдэн дараа хэлхэн болоороо сайхан болсон юм бэ? Тухайн үед мэдгүй миний ойлгож байгаа анх 90-ад онд байгуулагдж байхад анх зөвлөх фирм байж исэн баг. Тэгээд тухайн үед одоо эдстудийн хувьд одоо том захирлуудын хүрээнд юу гэж бодогдсон юм байна. Ямар ч гэсэн тухайн үед бол өшөө ингээд өмнө ярьж исэн зүйлсүүдийг харахад бол өшөө тэр нөгөө өмнө зорж исэн одоо юу гэдэг зүтгэжсэн зүйлээс ихтэй том үйл ажиллагаа томорцсон. Өөрөөсөө одоо хүмүүсийн жилдгээр нийгэмд эзэлж байгаа байр суурь нь өөрөө том болцсон болохоор нэг ийм жижигхэн зорилттой байгаад байх нь өшөө нэг тийм биш болчихж байгаа.
Тэнгүүд тэр хүмүүс ч одоо зорилго дээр магадгүй дундаас юу гэж нөхлөө. За бид нийгмийн хариуцлагатай байж эхэлнэ. Өөрөөр хэлбэл би улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирнэ гэдэг чим зорилтоо тодорхойлж болж байгаа. Хэрвээ анзаарч байсан бол нэг тийм ном гарцсан байсан шүү дээ. National Geographic NEPCO-гаас Монголын юуны альманах вэ? Бизнесийн альманах вэ? 90-ад оноос одооний хүртэл ингээд харж нэг тийм номтой байгаа. Уялдуулсан нөгөө түүхтэй компани түүхтэй нэг уялдуулсан ном байгаа шүү. Энгийн 8-ачнаас үндэсний үйлдвэрлэгч болтлоо. Тэгэхээр жишээл одоо бид нар өмнө одоо нэг цех ажилладаг байлаа гэж бодъё л оёдлын. Тэгэхэд би хамгийн чанартай овцыг үйлдвэрлэсэн танигдсан одоо юу гэдэг цех байна гэдэг юм зорилготой байсан бол тодорхой хугацааны жилд харсан чи би цех биш 3-4 давхар одоо юм бор байшингууд олон байшинтай айгуу том үйлдвэрлэгч болцсон байж болох байхгүй. Тодорхой хэмжээний зах зээлийн хувийг би үйлдвэрлэдэг. Тэнгүүд нөхөрч бодож байна. Хэрэгж харсан нэрээ юу одоо амар том үйлдвэр болчиход те шилдэг цех болно. Арай л нийцэхгүй байна гэнгүүт нөгөөдгөө сольж байгаа байхгүй. Магадгүй цех гэдэг үгээ үйлдвэр болгочих жоо. Тиймэрхүү шалтгаанаас л юм хэдээс болж. Нөгөө талаас заримдаа нөгөө эрхэм зорилгыг ингэдэг байхгүй. Зорилгыг тухайн үйл ажиллагаагаа айгуу сайн илэрхийл тодорхойлж одоо юу гэдэг нь бас таниулж чадхуйц байх хэрэгтэй гэж үздэг. Тэгсэн чинь магадгүй анх одоо жишээ бүгд юу гэдэг нь онгоцны компани л нислэгийн тий. Ямар тээвэрх юм. За агаарын тээврийн үйлчлэгээ үзүүлдэг компани байлаа гэж. Тэгсэн чинь явандаа тодорхой хугацаанд байсан бүгд онгоцоо зарснаа нөгөө галт иргэнүүд ингээд явуулдаг болчихлоо гэж үзэл л. Тэгэх юм бол бидний үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн юм чинь зорилгоо дахин томьёолох шаардлага болчихлоо. Өөр асуух зүйл байна уу? Цаашаа явах уу? За одоо нөгөө яг чад бүгд яг нөгөө ажил руу орох болохоор бас цагаа. Тэгвэл стратеги гэж үүж юм. Стратеги гэдэг бол ерөөс төрөл айгаа энгийн. Ойлгоход айгаа амархан. Зөв сонголт гэж. Тухайн одоо хүсэж байгаа үр дүндээ хүрэхийн тулд би юу хийх вэ гэдэг сонголт. Одоо нөгөө түрүү чи ярьсан те бид нар шилдэг болох ч байгаа шүү дээ. Манай 3 нөхөрл гуруулаа шилдэг нь бол гэсэн. Шилдэг болохын төлөө юу хийх вэ? Энэ асуултын хариулт нь өөрөө стратеги баггүй. Жишээлбэл хамгийн шилдэг сайн хуульчдтай байна. Одоо танай томьёол дээр орж ирсэн жишээл шилдэг нь болохын тулд топ харилцагч нартай байна гэдэг чинь. Энэ стратеги. Бусдаар бол одоо энэ дэлхийн янз янзын стратегийн ном, менежментийн номууд дээр гардаг шиг амар лаг томьёолоор нь бид нар ингээл тодорхойл. Бидний үнийн байдал дээр тэгж ингэж өрсөлдөөд зах зээл дээрх одоо давмгай байдлаа хангана тэгээд шаардлага байхгүй. Яагаад гэвэл тэр дэдэг манай компани, манай одоо байгууллага багт эрдэмтэд ажиллаагүй шүү дээ. Энгийн хуульчид, энгийн ажилтнууд, энгийн бизнесмэнүүд тэд нар ажиллаж байгаа тэр хүмүүст өөрсөнд нь ойлгомжтой байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж тэр хүмүүс тэрийг чинь хэрэгжүүлнэ. Тийм болохоор бүгдээрээ бодож байгаа л за энэ нөгөө уулын оргилд хүрэхэд чинь яг хэдэн ямар замаар явах вүлээ гэдэг бодож байгаа. Алийг сонгох, аль нь хамаагүй юу гэдэг хугацааны хувьд аль нь богинох юм байна. Эсвэл аюулгүй байдлын хувьд аль нь хамгийн сейф байна. Сорилтын хувьд аль нь хамгийн гоё сонирхолтой байна ч юм те. Энэ бүх үзүүлэлтүүдэд тооцож байгаа за энийг сонгоё гэдэг л нэг сонголт байгаа. Энийг бид нэр стратеги гэдэг. Зорилтондоо хүрэх арга зам. Ерөнхийдөө ингэ төвшөө яах юм бол бид нар ийм 3 төвшний стратеги байна. Corporate, business, unit, эсвэл team strategy. Corporate strategy гэдэг нь юу гэсэн үг вэ? Тухайн байгууллагын томоохон. За бүр group компани ч юм уу бид нар магадгүй хуулийн group компани байлаа гэж бодолт. Ингээ 3 нөхрөл байгаа. Тэгсэн мөртлөө дээрээ бүгдээрээ нэгдсэн бас нэг удирдлагатай бас байж болно шүү дээ. Тоороо үйл ажиллагаа явуулалтаа 3 тустай. Одоо ч гадаадын тэр томоохон ингээд хуулийн компаниуд ч юм уу эсвэл юу гэдэг тийм бас янз янзын иймэрхүү агентууд ч надад л тийм байт юм шүү дээ. Дээрээ толгойд нь нэг доороо үйл ажиллагаа явуулж байгаа нь хуулийн этгээдийнхаа нэрсээр ингээд явж идэг ч. Та юуг нь нотлогыг гаргаад ирвэл тийм. Тэ эзэн нэгтэй. Одоо бүр жишээл одоо юм рекламны сурталчилгааны агентлууд байгаа байхгүй.
Жишээл одоо юу гэдэг нь дэлхий дээр хамгийн томдоо ордог тийм компаниудын Publicis гэдэг Францын компани гэдэг. Publicis Group гэдэг. Тэрний дор нь Leo Burnett гэдэг амар том бас нэг групп байхгүй рекламны эзэнт гүр. Энд чинь Saatchi дахиад нэг бас нэг рекламны мангас групп компани байхгүй. Доороо өчнөө студ мөттэй. Хоёр том группийг эзэмшдэг нэг компани байхгүй. Тэгээ нөгөө доотлын хоёр охин компани хоорондоо өрсөлддөг. Гэтэл бизнесээ гал аваа. Нэг эзэнтэй. Магадгүй тийм ч хэрэг тэр төвшөнд байх юм бол толгой дээр байгаа нэг групп шүү дээ. Толгой компанийнхаа хүрээнд гэх юм уу тэр нийтгүй том группийнхаа хүрээнд гарч байгаа стратеги бид нар corporate гэж юм том хэмжээ. Бизнес юнит гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо бүгдээ ингэ групп гэж бодъё. Энд чи одоо юу гэдэг нэг юм law society Монголын хуульчдын нийгэмлэг гэдэг нууц ноёнтон одоо ингээд бүх хүн бол одоо юу болгоноос синдикат болоноос нэг гишүүн ингээд ороод бүлгэн байгуулсан явж идэг. Тэгэхдээ ингээд 3 одоо жишээл юугаараа ингээд үйл ажиллагаа тусдаа явуулдаг тийм. Тэгэх юм бол энд одоо ер нь одоо энэ Монголын одоо хуулийн зах зээл дээр бид нар яаж ажиллах вэ? Яаж үйлчлэгээ сайжруулах вэ гэдэг дээр энэ стратеги тодорхойлцоод тэр нь хэрэгжээд явахдаа одоо бизнесийн нэгжүүдээр one partners тэр бид нар болохоор одоо яг юу гэдэг магадгүй бид нар эрүүгийн чиглэл дээр айгуу сайн ажиллана. Олон улсын эрхцүүдэр ч гэдэг. Энд яг иргэн дээр айгуу сайн ажиллана. Цэцүүх дээр ирээдүйдээр бид нар захиргааны эргүүдийг ста баазна гэдэг чинь. Тим стратегтэй байж л. Энийг бид нар бизнесийн нэгжийн стратеги гэдэг чинь. Заримдаа бол бид нар байгууллагууд алд дотор бид нар байвал бас тэрийг ярьж. За багийн стратегиуд одоо энэ жишээл цэцүүх дотроо бас 3 агтай. Тим төвшнийх нь скол тим том харилцагч нар яг гэдэг ч юм уу энгийн хүмүүс юу үзүүлэх одоо тусламж тусалцаа хууль эрхцийн тусалцаа үзүүлдэг нэг хэсэг ч гэдэм юм. Энэ баг болгон бас өөрийнхөө том зорилтондоо хүрэхэд бол өөрийн гэсэн бас бодлого стратегиудтай байна гэсэн. Байж болно. Тэгэхээр стратеги гэдэг бол ерөөсөө нийт том төрүүчийн нэг ингээд хуульчдын нийгэмлэг ингээд би стратеги аюул тодорхойлох байж болох вэ гэхэл жишээл би мэрэгсэн одоо юу гэдэг төрөлдсөн хуулийн нөхөрлөлүүдэд дамжуулаад хууль эрхцэн үйлчлэгээ одоо юу гэдэг тэлнэ гэдэг ч юм уу стратеги байхгүй тий. Би ганц нэг компаниар ингээд нэг хүмүүс рүүгээ өрхөө тэрний оронд 3 нөхөрлөлтөөр одоо юу гэдэг гэхдээ одоо нөхрөлийн хуулийн дээр хуулийн юун дээр ялангуяа болд юм уу мэдгүй зүгээр би нэг жишээ болгож ярихад 3 фронтоор давшаад орлого цуглуулах уу нэгээр нэг хүчтэйгээр цуглуулах уу гэдэг надад сонголт биш. Тэнгүүд би магадгүй бодцоод за би 3 фронтоор төрөлжүүлээд давшия гэдэг. Тэнгүүд энд нөгөө саяны энд өөрийнхөө стратеги гарна, энд өөрийнхөө стратеги гарна, энд өөрийнхөө стратеги. Стратеги болгон бас өөрийн хэмжүүртэй. Дахиад стратеги болгон хэмжүүртэй. Тэнгүүдэд тэрэндээ өөрхийн тулд нөгөө баг болгон өөрийн гэсэн бас стратегиуд гаргаж байна. Тэгэхээр ингэж явж иж нөгөөх нь одоо энэ рүүгээ л хүрэх гээд байгаа. Энэ уулын яриглаа арилгацсан шүү дээ. Стратеги тодорхойлохын тулд биднэрт юу хэрэг болд юм бэ гэж. За манай стратеги тодорхойлох процесс маань энэ. Стратеги томьёол. Тэрэнд нөлөөлдөг зүйлсүүд нь юу вэ гэхээр гадаад орчны шинжилгээ. Гадаад орчны хүчин зүйлсүүд нөлөөлдөг. Дотоодын орчны шинжилгээнүүд яг хэвээр өөрөө дотоодын хүчин зүйлсүүд. За бас өөр юу яадаг вэ гэхээр байгуулгын эрхэм зорилго, хэтийн зорилтууд, байгуулгын тухайн хугацаа яг тухайн гэж магадгүй жил байж болно, сар байж болно, 10 жил нь байж болно тий. Хугацаагаа барьж байна. Зорилтууд нь бас юу юм гээд энэ 3 зүйлс нөлөөлж стратеги гарч байна. Дотоод эрхэм зорилго мэдээж бидний том зорж байгаа зүйлс нь 10 хэдэн жилийн дараа хүрэх гэж байгаа эсвэл 5 жилийн дараа хүрч байгаа алсын харааны зорилтууд байна. Тэрнийхээ хүрээнд бас бид нар ярьж байгаа хугацааныхаа зорилгоодыг гаргаж ирчээ. Тэрэндээ яаж хүрэх вэ гэдгээ томьёолохдоо бид нар энд хүрэхэд юу тусалж болох юм, юу дэмжиж болох юм эсвэл юу саад болох юм гэдгээ шинжилнэ. Гадаад орч одоо SWOT шинжилгээ гэдэг нэг хийдэг штэ. Тэнгүүд SWOT гэдгийнхээ давуу тал сул тал гэдэг бол ерөөс дотоод шинжилгээ. Дотоод орчны. Боломж аюул гэдэг нь
гадаад орчин. Гадаад орчин шинжилгээ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр биднээс огт хамаарахгүйгээр биднэрт нөлөөлөх зүйлсийг хэлж байгаа. Тэгэхгүй бол яадаг вэ гэхээр бид нар за ингээд сууц шинжилгээ хийгээд тэгэхээр боломж юм яриад биднэрт ийм боломж байна гэдэг өөрсдийнхөө боломжуудыг бичээд байдаг. Боломж гэдэг бол биднээс хамаарахгүй. Жишээл юу гэдэг за ойрын 3 жилдээ одоо стратеги толгосон бол за ямар ч лсэн улс төр доктортой байна. Ямар нэгэн сонгуул болохгүй 2 жилдээ ч гэдэг юм а тий. Хүн амьтны одоо ингээд өмүүлээд байхгүй. За ямар ч байсан одоо нөхрөлийн хуулийг одоо шинжилэн батлах гэж байгаа ч гэдэг юм юу гэдэг юм бэ? Энэ бол биднэрт гаднаас нөлөөлж байгаа хүчин зүйл. Аюул гэдэг нь бас нэг гаднаас нөлөөлж байгаа эрсдлүүд. Магадгүй нөхдүүд юу гэдэг дахиад нөгөө хуулийн одоо энэ нөхрөлийн ч гэдэг юм уу фирмүүдийн хуулийг дахиад өөрчлөнө гэж ивэл эсвэл дотор нь дахиад нэг өөрчлөлтүүд хийн гэж ивэл магадгүй эрсдэлтэй байж магадгүй те. Арайгийн зохион байгуулалтанд орж дахиад шинжилт хийж одоо өөрчлөлт яах хэрэгтэй вэ гэдэг ч юм. Тийм байвал тэрийг бид нарын аюул занал гэдэг дээр эрсдлүүд авчина. Тэгээ эднэрийг бүгдийг харж агаад зорилгоудаа мэдж гин хүчин зүйлсүүдээ мэдж гин энийгээ бадж агаад ашиглаад яаж одоо нэг зорилтондоо хүрж болох вэ гэдгээ тодорхойлж гаргаж ирнэ гэсэн үг. Гэтэ бид нар бол дотроо ажиллаж байгаа хүмүүс бол ихэнхдээ их сайн мэддэг. Энийг яг бүрэн утгаар нь хийхэд бол бид нар шинжилгээнүүдээ хийгээд хүмүүстэй танилцуулаад тий. За ийм юм байш одоо нэг стратеги боловсруулахаас өмнө ийм юм байш гэж танилцуулчаад за одоо энд ажил руу орё гэж ханцуу шамлаа ордог. За тэгэхээр стратеги яаж тодорхойлох вэ? Стратеги тодорхойлох за энэ зорилтууд нь эндээ яаж хүрэх юм гэдэг нөгөө бүх санаануудад твшүүлнэ. Бүгдээрээ ярилцсан. Дахиад олуулаа багаараа ярилцаад твшүүлнэ. Тэгээд дараад нь тэр дотроос сонголтууд хийнэ. Яг аль нь болж ийн вэ? Аль нь нийцэхгүй байна? Тэгээд тэрийг хэрэгжүүлэх асуудал. Стратеги сонголоо, стратегиудад төлөвлөлөө, дараад нь тэр үйл ажиллагааны төлөвлөгөөж. Үйл ажиллагаа гэхэлэр стратеги гэдэг чинь сонголт гэсэн шүү дээ. Тэр сонголт ингээд стратеги өөрөө хэрэгжихийн тулд акшнууд байх хэрэгтэй байхгүй. Ямар нэгэн үйлдэлүүд хийгдэж байх хэрэгтэй, процессыг хийгдэж байх хэрэгтэй. Тэр болгоны стратегийнхаа дор акшнууд нь байх хэрэгтэй. Тэгээд тэрийг тодорхойлчихно. Бас дахиад тэр болгон өөрийн хэмжүүртэй. Тэгээд явах. Тэгээд дараа тэрийг хэрэгжүүлж үзнэ. Хэрэгжүүлж байхдаа тодорхой хугацааны дараа хянана болж ийн үү болохгүй нь. Болохгүй байл хурдхан шиг засаад явна. Болж ивэл үргэлжлүүлээд цаашаа аваад. Тэгэхээр стратеги гэдэг бол ерөөсөө зүгээр зорьсондоо хүрэх арга замаа л. Энийг сая ярьсан дээ. Давуу тал. Энэ одоо бидэнд байгаа давуу тал. Надаа бусдаас илүү давуу тал юу байна вэ гэдгээ би бодож байна. Сул тал. Яг одоо бусдаас хамаарахгүйгээр яг зөвхөн надаас хамаарад би юун дээрээ сууд байна эсвэл би юун дээрээ алдаад байна вэ гэдгийг энэ чинь тэмдэглэж байна. Надаас хамаарахгүйгээр надад их ашигтай байж болох зүйлсүүд юу вэ? Надаас хамаарахгүйгээр ирж болох аюулууд, эрсдлүүд юу вэ? Ингээ харчих юм бол за энэ чи юу илээ гэдэг алган дээрээ нөгөө бүх ингээд нөхцлүүдээ харж байгаа юм шиг болчихж байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ нэг дасгал юм. 200. Эхний хэлж энийг л хий. Нэгт зүгээр одоо ингээд өөрсдийнхөө нөхрөлийн суул давуу тал боломж аюулыг тодорхойлно. За бүгдээрээ танилцъя. Ямар стратегиас нэгнийгээ даван дийлж ялан манлайлж гарч ирэх. За танах юу гэж тодорхойлсон. Одоо тэднийхээс эхэлсэн шүү дээ. Чарсан аядны идентификейшн талдаа манайх болохоор илүү гадны хөрөнгө оруулалт тал дээр ажиллаж байгаагаараа бусад энэ хоёр газраас гадны хөрөнгө оруулагч нартай илүү ойр ажиллах боломж нь бол энэ хоёроос давуу байна гэж хэлсэн. Тэгээд стратеги нь гадныхантай илүү ойрхон ажиллана гэсэн үг юм байна. За гадны компаниудтай зурдаад авах нь шүү дээ, тий? За. Яг гэдэг. Жишээ суултаад гэдэг жишээ үзүүлж байгаа.
түрүү ярьсанчлан бид нар бол нөгөө ганцхан нэг чиглэлээр гэдэг юм уу, иргэнээр гэдэг юм уу ингэж явах зорихгүй. Манай хуульчид бол нөгөө туршлагатай ялангуяа 5-аас дээш одоо жилийн туршлагатай хуульчид багцсан байгаа. Дээрээс нь нэг хуульч доор хаяж 3 хэлний одоо мэдлэгтэй боловсралтай хуульж байгаа. Тэгэхээр тэр давуу талаа ашиглаад бид нар нөгөө дотоодынхоо зах зээлчлэр гадагш байгаа чиглэсэн зах зээлдээ ч гэсэн ингэж хурж ажилладаг бүх салбарт одоо иргэнлэгтэйгээс нь талтай яг өөрчлөлтөө үзүүлэх тал дээр хасаалтын тал дээр бүх салбартаа ингэж ажиллах. Бүх салбарт бүх салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулснараа ялалтай болох наа гэж тийм үү? 8 олж байна гэж. 8 алж юм уу түрүү атгаалж хармаа гэсэн биш үү? 10 хэдэн толгойтой гэсэн. Хамгийн супер хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр сул тулаа мэддэг хүнийг хэлнэ тийм. Тэгэхээр бид нар бол ерөөсөө хуулийн үйлчлэгээ шаардлагатай иргэн хуулийн этгээд болгонд хүрнэ. За. Окей. Гэтэ түрүү наваа сонсож байгаад арай өөр юм ярьсан. Өөрчлөгч түрүү хэлсэн. Атгаалж амар олон 10 15 толгойд атгаалж яар мангас гэсэн. Одоо яг бодиттой буулгаж ирэнгүүт нэг толгойтой олон хөлтэй 8 цаг. За. За энэ баг. Ирээдүг. За бидний харж байгаа мөр болоо ингэж. За гадаад харилцаа. Гадаад хөрөнгө оруулалтын компаниудыг авсан тийм. За. компаниудыг авч байгаа. За энд байгаа компаниудаар бүх одоо 8 аж тийм. Манай дээр байхгүй. Бидний стратеги бол ерөөсөө энэ. Одоо энэ хоёр тийм байхгүй стратеги бол ингээд хөлсөө эргэцэн орчинд гадаадынх нь ерөөсөө итгэдэггүй те. Тэгэхээр Монголоос сайн ферм хайгаад олддоггүй. Олдохгүй болохоор гадны өндөр нэг фермүүдийн чинь хандаж эхэлдэг те. Томс юу байдгийг тэр одоо фермүүд. Тэгэхээр бид нөгөө membership гэдэг түрүүний яриадсан. Тэр membership-ийг авсан болохоор нөгөөдөл чинь ялчгүй тэр том фирм л байна. Тэнгууд нөгөөдөл чинь бидний шууд бизнес. Манай membership болсон ийм сайн фирм Монголд ирээдүй. Өөрөөр за энэ хүмүүсийн бодлоор тэгвэл ингээд дахин томьёолыг гэвэл ингэж болох нь. Бид нар үйл ажиллагаагаа тухайн нөгөө гоёроо дахиад бүлэглэлд тэнцвүүц болгоно. Тэ? Синдикатууд гэсэн. Окей, ерөөсөө энэ шүү дээ. Энгийн сонголт стратеги гэдэг бол энгийн сонголт. Би яаж тэмүүлж байгаа зорилготой өрх. Өглөө шил би одоо юу гэдэг яаж одоо үүдээр орж иж байгаа хүн болгоныг инээлэх вэ? Тэнгүүд бол стратеги бодож ирэнгүүт сонголтоор орж ихтэл айгу инээдтэй зураг тавьчих. Бодно шүү дээ. Тэрийг хараад хүн болгон юм гэдэг чинь бас нэг арга байхгүй. Яг тэрэн шиг л өөрсдөө үйл ажиллагаан дээр шин стратеги бодохдоо айгу энгийнээр тэгэл тодорхойлоо гараад ирсэн. Гэтэ тэр нь яг зорилготойгоо уялдсан байх хэрэгтэй гэсэн. Тэгжиж явах хэрэгтэй. За тэгээ цаашаа үргэлжлүүлээ бүгдээрээ. За одоо энэ OGSM гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар урт хугацаагаар ардаа урт хугацаанд зориулсан ерөнхийдөө стратегиасаа ярьлаа шүү дээ энгийнээр тий. Тэгвэл OGSM гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэж. OGSM гэдэг маань ерөнхийдөө ийм дөрвөн үгнээс бүрдэж байгаа энэ Японоос үүсэлтэй одоо энэ бас нэлээд том компаниуд ашигладаг энэ стратегийн үйл ажиллагааны загвар. Зорилго тухайн хугацааны зорилго нь юу юм бэ? Би энэ хугацаанд энэ нь болно. Энэ хугацаанд би одоо шилдэг нь байна. Энэ хугацаанд би маш сайн үйлчлэгээ үзүүлнэ юу тухайн хугацаа. Тэгвэл зорилтууд нь юу вэ? Өөрөөр хэлбэл энийг хэмжихөз шилдэг нь байна гэдгийг бид нар юугаар мэдгээд манай борлуулалт тэр гэдэг бүх тоон үзүүлэлтүүд иш орж ирээд энэ тоон үзүүлэлтэндээ хүрэхийн тулд юу хийх юм? Стратеги сонголоо. Энэ стратеги амжилттай байгаа мó гэдгийг хэмжүүрнэ. Энэ дөрвөн зүйл л. Тэгэхээр зорилго бид юунд хүрэхийг зорж байна вэ гэдгийг үгээр тайлбарлаж байна. Зорилгын биелэлийг илэрхийлэх тоон хэмжээнүүдэ гаргаж ирж байна. Тэгэхээр зорилт нь зорилгынхаа хэмжүүр нь болж өгöd шүү дээ. Стратеги нь бид зорилго болон зорилтондоо хүрэхийн тулд хэрхэн хүрэх вэ? Хүрэхийн тулд юу хийх вэ? Энд тэ акшнууд биш сонголтууд авчина. Дараа нь бид нар акшн план буюу үйл ажиллагааны төлөвлөгөө хийхдээ стратегийнхаа доор
энэ стратеги хэрэгжүүлэхийн тулд юу хийх вэ? Жишээ та нар одоо бид нар юу тавьсан сая одоо тэр нөгөө том клубын гишүүн болохын тулд үйл ажиллагаа зэгцэлнэ гэж. Тэнгүүд эхний ээлж нь хамгийн ихний ажил бид нар тэдний дүрмүүдтэй танилцсан, тэдний үйл ажиллагааны стандартуудаа нэвтрүүлнэ, хэрэгжүүлнэ, хүн болгон танилцуулна, мөрдөнө гэдэг юм. Айгу олон ажлууд орж ирж байгаа тийм. Яг тэрийг бид нар стратеги акшн гэж. Стратеги нь бол тэнд юм гэсэн. За энэ нөгөө тодорхой хугацаанд нөгөө богино хугацаа эднэр дээр жил дээр 3 жил дээр хийгддэг болохоор эннийхээ өрөөнд тухайн жилдээ юу хийх юм? Тэрийг яаж хэмжих юм? Тэрэндээ юу хийж хүрэх юм бэ гэдэг тодорхойлж олон стратегиуд гарч иж байна. Урт хугацаанд алсын хараан дээр ч бид нар олон стратегиуд байж болно. Яагаад гэвэл доор ижил бид нар доор ижил 2 стратеги байж болж байгаа. Хамгийн багтаа. Нэгт бизнесийн хувьд өөрөөр хэлбэл үйлчлэл орлого татах одоо гол хууль эрхцэн үйлчлэг шүү дээ. Тэрнийхээ хүрээнд юу хийх юм бэ? Юугаараа ялгах юм? Одоо саяны тэр хөрөнгө оруулагч нартай сайн ойрхон ажиллана. Эсвэл үйл ажиллагаагаа сайжруулна гэж. Нөгөөх нь байгууллага, бизнес байгууллага. Яагаад байгууллага гэдэг юм бэ гэхээр энэ их орлого, энэ их зорилтуудаа биелүүлэхийн тулд чинь бид нар бас дотоод өөрөө баг маань өөрөө хөгжих хэрэгтэй байхгүй юу? Доор аяж нөгөө үйл ажиллагаанд нийцсэн байх хэрэгтэй. Өөрсдөө чадварлаг байх хэрэгтэй. Одоо юу гэдэг зөв бүтэц зохион байгуулалттай байх хэрэгтэй. Зөв дүрм журмуудтай байх хэрэгтэй. Тэгэхээр байгууллагынхаа өрөөнд бас хийгдэх стратегиудыг тавьж болж байгаа. Хамгийн энгийнээр. Тэгэхээр нөө тухайн ажиллаж байгаа тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа салбараасаа хамаарат компаниудын стратегиудаа хэд хэдэн төрлөөр нөгөө хувааж байгаа тодорхойлцдог. Жишээл зарим худалдааны компаниуд болохоор 4C-ийг харах гал. Олон улсын компаниуд нь 4C-ийг харах гэж. 4C гэдэг нь country, competition, consumer, эсвэл customer тэгээ company гэж аахгүй. Country гэдэг нь юу гэхээр олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь тухайн компани улсынхын хүрээнд бид нар юу хийх вэ гэдэг стратеги тодорхойлж байна. Зах зээлийн хүрээнд. Competition өрсөлдөөний хүрээнд би юу хийх юм? Хэрэглэгч үйлчлүүлэгчдийн хүрээнд би юу хийх юм? Энэ бүх зүйлсийг хийхийн тулд би байгууллагынхаа хүрээнд юуг өөрчлөх ёстой, юу сайжруулах ёстой гэдэг юм. Оруулаад явчихсан. Түрүүний ярьсан юм. Дээр эхлээд стратеги ажисан өөрөөр хэлбэл стратегиуд гарна. Дараад нөгөө яг манай 3 пост гарна албан нэгжүүд дээр гарна. Тодорхой хугацаанд толгой компани байдаг бол эсвэл одоо юу гэдэг бид нар бүлэглэлээ толгой байв тэдний зорилт стратеги хэмжүүр нь байхад доотлын одоо ийшээ эрэхтэй стратегийн зорилго болж ирнэ. Хэмжүүр нь зорилт болж ирнэ. Энэ стратегийн ямар стратегийг ийшээ зорилго болгож авсан тэр стратегийг хэмжижсэн хэмжүүр нь шууд зорилт болж ирж байна. Тэгэхээр доошоо гэдэг уялдаа авчихдаг. Тэгэхээр нөө стратеги ингээд тодорхойлохтой бас айгүй хэлбэр. Тэгээ хамгийн сүүлийн энгийн иргэн бүр дээр очихдоо энэ маань ажлын төлөвлөгөөнөд болчихно. Хувийн ажлын төлөвлөгөөнөд болчихно. Тэгээ тэрийг ингээд хүн болгоныг сар болгон улирал болгон тэрийг за чи энэ улиралд хийнэ гэсэн ажлууд маань юу вэ? Хэмжүүрч юу вэ? Хийсэн үү? Нөө юундаа хүрсэн үгүй юу? Хянаад явчихна. Алд болгоныхаа улирлын төлөвлөгөөнийхөө одоо эннийхээ хүрээнд том ажлууд акшнуудынхаа хүрээнд шалгаа авчихна. Компани бас өөрийгөө хагас жилдээ улиралдаа бид нар нөгөө өөрсдийнхөө амласан зүйлээ биелүүлж чадж гин үгүй юу гэдэл хянаал авчихсан. Тэгэхээр яагаад энэ хэмжүүр тавиад байгаа юм бэ гэхээр энийг хянж байгаа болоод чадж гин үгүй юу гэдгээл тодорхой ойрхон хугацаанд хараад яваад байгаа. За тэгээд шатараалсан байх хэрэгтэй. Саяны ярьсан дээ. Шатараалсан. Ямар стратегиуд сонгосон гэдэг хүмүүстэй танилцуулах хэрэгтэй. Одоо бид нар одоо энэ ч зөвхөн одоо юу гэдэг founding fathers буюу одоо нэг үүсгэн байгуулагч нар байлаа. Доороо өчнөө бас олж ажилтнаа гэж бодолт. Энд яриа тодорхойсон стратегиуднууд очиж нөгөөдөө тайлбарлана. Түр ирж ирсэн. Тайлбарлаж өгөх хэрэгтэй. Яагаад энийг сонгоч вэ? Яагаад үл ингэсэн. Яагаад ийм сонголт байсан? Яагаад энийг сонгосонгүй? Яагаад гэвэл энэ одоохондоо нийцэхгүй юм гэдэг юм. Тэрийг тайлбарлаж хүн болон мэдчих хэрэгтэй. Тэгээ нэгж бүр дээр юу хийх хэрэгтэй, яах хэрэгтэй гэдгийг харж. За тэгэхээр энэ зорилго гэдэг нь тухайн хугацаанд энэ ажисын төлөвлөгөөгөө 1 жилийн хугацаад хийж байгаа юм уу, 2 жилийн хүрээнд хийж байгаа юм уу, 3 жилийн хүрээнд хийж байгаа юм уу гэдгээс хамаарат юунд зорж байгаа юм бэ? Жишээ зах зээл тэргүүлнэ мандайлна гэдэг ч юм уу. Сайлаа бэлтгэс аваа бэлтэж гэдэг юм. Өөрөөр хэлбэл бид нар эхлээд нөөцөө бэлтэх хэрэгтэй юм байна гэдэг ч юм нэ. Зорилгоудаа тодорхойл. Энэ бол зорилго. Өөрөөр хэлбэл бид нар за би одоо Европын ноён оргилд авирнаа. Одоо уулчин шүү дээ.
Европын ноён оргилд авирнаа гэсэн. Акшн планыг ингээ харах юм бол эхний 7 хоногт дээр 2 хоногийн дараа энд 3 хоногийн дараа энд 4 хоногийн дараа энд 5 дахь хоног дээр энд гарна гэдэг ч юм уу. Зорилтууд аваад тавьсан. Зорилтын тухайн зорилгыг ямар тохиолдолд биелсэнд тооцох хэмжүүрүүд. Зах зээлийн нөгөө зах зээл мандаалал нэг юм байсан шүү дээ. Тэгвэл тэр нь юугаар хэмжиж зах зээлийн 55-аас дээш хувь. Одоо нөгөө судалгаа хийж тэрийг шалгах нь шүү дээ. Борлуулалтын орлого нь тэд гэдэг ч юм уу те. Тоогоо тавьсан гэсэн. Хэдий ч нэгээр бид нар энийг их тодорхой гаргаж тавина. Тэрэндээ хүрэх магадлал өндөр. Гэтэ одоо яг энэ зорилт гэж байгаа дээр бид нар яг байгууллагынхаа хувьд бол энэ KPI гэдэг зүйлийг тодорхойлж өгөх амар. KPI гэдэг нь юу юм бэ? Key Business Indicator гэж. Бизнесийн гол үзүүлэлтүүд юу юм бэ? Одоо хуулийн байгууллагын хүрээнд одоо юу гэдэг? Гол үзүүлэлтүүд нь юу вэ? Шүүхтэр одоо шүүхийн маргаанд одоо юу гэдэг? Үйл ажиллагаанд оролцдог хэдээс дээш хувь нь бид нар ялцсан байна гэх юм уу? Тэрийг манай гол юм уу? Бид нар тэрийг нөгөө энийг тооцохдоо бас бодох зүйл нь юу вэ гэхээр энийг биелүүлэхгүй бол компани сүрчгүйд тэр үзүүлэлтүүд байвал их чухал. Эсвэл хор хөнөөл учруулчих үст те их чухал үзүүлэлтүүд энэ дээр тавьдаг. Яг хөө зүгээр тэр шүүхийн юм дээр тэр маргааныхаа тэдэн хувийн эзлэн эднэр гэдэг бол магадгүй стратегийн хэмжээнд яригдаж болох байхгүй. Жишээлбэл гэдэг чинь. Тэгэхээр энийг бид тодорхойлно. Энэ маань одоо энэ гэсэн. Одоо жишээл энэ дээр энэний хүрээнд бол зах зээлийн хувь хэмжээ, борлуулалтын орлого хоёроо их чухал үзүүлэлт байх нэ гэж ойлгож болно. Хэрвээ ингээд тодорхойлцсон байл. Тэгэнгүүт л зарим газрууд бол бизнесийн байгууллагууд бол ашиг машиг гэж тодорхойлдог. Хүний тоогоо тавьдаг. Юу чухал байдаг тэднийгээ ингээд зорилтон дээр тавьчихдаг гэсэн. За энэ бас смарт байх хэрэгтэй гэдэг бүгд ярьсан тий. За стратеги гэдэг маань нөгөө саяны ноён оргил руу гарах арга замууд ч аливаар нь явах юм бэ. Тэр нөгөө зорилтондоо хүрэхэд бол 40 арга зам байна. Гэтэ би алийг сонгох гэдэг шүү дээ. Магадгүй 2 3-ын сонгоно, 4 5-ын сонгоно. Эсвэл зорилт болгон чин өөрийн гэсэн арга замууд. Эхний ээлж нөгөө эхний үе шатан дээр очиход бааз нь энд байлаагүй л одоо энийг ингээд очиж дараад нь энэгээр нь явчих юу гэдэг нь те бас сонгож байна. Энэ бол ерөөсөө зөв сонголт. Жишээл энэ уулчны хувьд болохоор одоо юу гэдэг хамгийн амгалан тайван маршрутууд нь боломжууд нь бол ингээд явчих байна. А энэ бас аюултай гэж. Ингээд явах юм ба, ингээд явах юм байна, ингээд явах юм байна. Илүү их сорилттой гэвэл хурдан гарыг бол одоо энэ богинохон юугаар ингээд шууд гарчих юм. Их аюултай одоо тийм сонирхолтой зүйлээр экстрим юмар явъя гэж бодож бол одоо энэ арга ястай эсгүүдэр гэдэг ч юм уу тийм. Тэгэл хүн сонголтоо өгнө л гэсэн. Нэгэн сонголтоо хийсэн бол тэрийг хэрэгжүүл. За тэгээд хэмжүүр их чухал байх нэ гэсэн. Асуух зүйл байна. Тэ ер нь бол юу ахгүй. Одоо энэ саяны юм чинь одоо энэс л үүдж байгаа гэсэн. Эрхэм зорилго. Алсын хараа тий. Урт хугацааных. Урт хугацаагаа бид нар дахиад доошоо одоо юу гэдэг хугацаагаар ягаад 1 жил. 1 жил хүртэл ингэж хувааж байгаа байхгүй юу? Зорилтуудаа төлөлтүүдээ эннийхээ өөрөнд бас саяны стратегиуд нь гарч ш хийгдэг ажил. Тэнгүүд доошоо үлрэл 7 хоног. За бүр энийг ингээд бүр яривхтай болгоё гэвэл хийгдэнгүүд албатууд тэ албад дотор хувь хүмүүс нь гэдэг ч юм ингээд. Тийм болохоор нөгөө 7 хоног болон уулзж байгаа зүйл чинь бүр дээрээсээ эхлээд доошоо тоонууд нь ч юм ажлууд нь задарж явсараад ерөөсөө нэг модны үндэсгээд ойлгочихлоо. Модны нэг юу вэ штэ. Одоо том одоо их бие нөх юм те. Тэнгүүд доошоо ингээд салааж урсан. За дээшээ гэж байсан яах вэ? Одоо яг манай гол том зорилго маань тэр одоо их бие одоо тэр юу нь байлаа гэхэд одоо салаалсан мөчрүүд нь тэр алд нэгжүүдийнх нь ажлууд тэр мөчрөөсөө салаалсан одоо жижигхэн цэцэг навчнууд нь бол одоо юу гэдэг юм бэ гэхээр хувь хүмүүсийнх нь өөрөг зорилтууд